За өдрийн мэнд та бүхэн минь сайхан тусаад сайхан намарчих гэж байна уу? За энэ мэдээж Монгол мэдлэгээ тий. За өнгөрсөн 7 хоногт би нэг том хуралд суусан л да. Гэхдээ өөртөө маш том ширээ засаад тэгээд өмнө суусан байгаа. Таны пастор маань ширээг хүртэл бидрийг шинээр харахад бүр харуулаа явсан байгаа шүү дээ. Тэгээд энэ удаагийн миний яриа бол хурлын тэмдэглэлээс байна. За бүгдээрээ юу яа? 2 дугаар Петр номын 1-2-оос 11-ийг хамтдаа уншигдах уу? За Бурхан болон бидний эзэн Есүсийн мэдснээр та нарт нэгүсэл ба амар тайван улам ариун болохыг өрөөё гэж байна. Энэ бидэн эзэн Бурханаа мэдгэснээр нэгүсэх ба бүр амар амгалан бүр цайслаа бүр илүү ихээр өрөөдөг болохыг хэлсэн байна. Өөрийнхөө алдар ба давуу чанар биднийг дуудсан. Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан түүний бурханлаг хүч бидэнд айман болоод сүсгэлэлд хамаатай бүхийг сойрхсон гэж байна. Эдгээрээр дамжуулан тэр бидэнд үнтэй бөгөөд гайхамшиг дамлалтуудыг бас амлсан буюу сойрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх язралаас ангирчснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм а гэж байгаа. Мөн чанарын. Бурханлаг мөн чанар буюу одоогийн бидний хаанчлалын мөн чанарын хуваалцагч байна гэж байгаа. Нэг усандаа хаанчлалын мөн чанарын эзэн байна, эзэмшигчтэн байна гэж байгаа. Яг энэ хүн шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр итгэл дээрээ сайн давуу байдал дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдал дээрээ төвчээр дээрээ сүсгэлэл дээрээ ах дүүсэх инэрл дээрээ хайрыг хамтдгаа. Энэ бол бараг тушаал аа. Хэрв та нар эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгцээр байвал эдгээр нь бидний эзэн Есүс Христийг мэдхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй хизээж байлгахгүй буюу бидний өвийг заламжлана гэсэн утгыг агуулж байгаа. Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урдын нүглүүдээсээ цэвэрснээ мартсан сохор эсвэл богино бодолтой нэг юм а. Тиймээс ах トゥ нараа түүний та нарыг дуудан сонгосныг баттахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Энэ бидний хариуцлага гэж байгаа. Хичээнгүй байна гэдэг. Учир нь та нар эдгээрийг үйлдэж байвал хизээж бүдрэхгүй. Ингэснээр бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн мөнх хаанчлал руу ороход хангалттай юм а гэсэн ба. Энэ бид нар мөн үү? Энэ бол бидний тодорхойлт тийм ээ. Хаанчлалын мөн чанар нь өөрөө бүр зогсошгүй юм. Тэр хизээ зогсохгүйгээр. Галаад номон дээр хаанчлалын мөн чанар буюу зогсошгүй байдлыг бичсэн маа тий. Бүр амласан байгаа. Хэрвээ та нар хүүн болж чадваас, хүүн байваас, аваас өв заламжлан ирнэ гэж байгаа. Энэ маань хаанчлалын буюу үргэлжлэлийг мөн чанарыг зогсошгүй мөн чанарыг харуулж байгаа. Мөн Исая 51:21 энэ бол бүр галзуу байгаа тийм. Исая 50:21 бүгдээрээ гис харж идэх үү. Исая 50:21 миний хувьд энэ бол тэдэндээ байгуулах миний гэрээ хэмээн эзэн айлдаж байна. Чиний дээр байгаа миний сүнс, миний аманд тавьсан миний үгс чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үрд мөнгө салахгүй гэж эзэн айлдаж байна гэж. Энэ он бидрийг яхааргүй хүлээн аваад өвийг цаашаа дамжуулна. Өв цаашаа үр хөвгтөөс үр зөөн мөнхөд өв дамжлагдах юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ маань хаанчлалын зогсошгүй мөн чанарыг илэрхийлж байна. За цаашаа тэг явъя. Зогсохгүй байх нь. За сэгсрэгдэхгүй гэж байгаа. Яг сэгсрэгдэхгүй байг. Бид нар сэгсрэгдэхгүй байна гэхээр одоо яг бат зогссон юм жийс та юу ч болсон юус тохиолж ирсэн та сэгсрэгдэхгүй юм шүү гэд ингээ гүрийгээ дэвчээд бай гэж хэлээгүү. Сэгсрэгдэхгүй гэдэг үгийг ингээд ухах юм бол бид нар шууд мэрэгэн ухаан орж ирж байгаа.
бид аливаа асуудлыг мэрэгэн ухаанаар даван туулах чадвартай байна гэдэг маань энэ өөрөө хаанчлалын сэгсрэгдэжгүй мөн чанар орж байгаа. За тэгээд миний дуртай ишлэлтэй бүгдээрээ Матай жоохон ишлэл харна уучлаарай манайхан. Матай 7:24. За энэ дээр тийм эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зүйрлэгднэ. Бороо орж өвөр бун салгаж байшин нүцэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан суурин дээр суурлагдсан юм а гэж байгаа. За энэ маань бидний сэгсрэгдэхгүй байх мөн чанарыг илэрхийлж байгаа. Бид суурлагдсан байх ёстой. Итгэл үнэмшил одоо юу гэдгийг те өөрийн гэсэн мөн чанар дээр хаанчлалын зам дээр байх мөн чанар дээр бат бид суурлагдсан байхыг сэгсрэгдэхгүй гэж хэлж байгаа юм байна. Тодорхойлж байгаа. За тэгээд мэрэгэн ухааны тухай мэдээж Библиэлд маш их байдаг те. Саяхан судаагч маань хаан бурхны мэрэгэн ухааны говьл сургаалт өгсөн хүн шаа гэж хэлсэн. Мөн Соломон хаан хэлсэн те. Зүгээр эзний бурхнаас эмээх нь мэрэгэн ухааны эхлэл юм а гэд. Ингээд Библи маань биднийг бүр нэг бүрчлэн дагуулсан байгаа. Хөлөндөх бүр тэнлэг бол дагуулсан байгаа юм байна. За тэгээд цаашаа ярих юм бол сэгсрэгдэхгүй байгаад дэвчээртэй бай гэгээгүй мэрэгэн ухаанаар асуудлыг шийдээд цаашаа урагшлаа гэсэн. Сэгсрэгдэхгүй байна хэмж хөдөлгөхгүй байна гэж хэлээгүй. Хөдөлгөөн дотроос хөдөлгөөн үүсдэг. Бид хөдөлж байхад цаашаа юмс өрнөдөө гэдгийг үнэхээр ойлгосон ба. За тэгээд цаашаага эвдрэшгүй мөн чанар гэж ойлгосон. Эвдрэшгүй мөн чанар дээр бүгдээрээ номлогчийн үгс 4:9-12. Энэ дээр гурамсан сур гарч байгаа тий. Сайн нөгөө ганцаараа байснаас хоёулаа дээр яг харахгүй сорын маань суралтай холбогдож байгаа байхгүй. Энэ гурамсан сур маань эцэг хүү ахан дүүсийн холбоо гэж ойлгож. Ахан дүүсийн холбоогийн гутал би яг ингээ өөр дөрөв шууд point авчиж байгаа байхгүй юу. Эцэг хүн ариус бид бурханчлалын зам дээр гар ингээ явсан өөрийнхөө амьдралаар өөрийнхөө хэмнэлээр өөрийнхөө туулаад унаад босоо туулаад аваад гардаг боловч яг ахан дүүсийн холбоо маань орхигдсан байдгийг би бас ойлгосон байна. Тэгээд Пилипасэр хэлсэн шүү дээ. Бид нар ингээд шуурган дундаар гардгаа гэж. Шуурган дундаар гараад бид нар ундаг босдог сорвчдаг. Тэнгэрд бид нарыг сорвгүй байвал энэ чи хинбэ гэж танихгүй гэж хэлсэн тий. Тэгэхээр бид сорвцсан байх ёстой гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд сая 2026 оны соор маань маш энгийн мөртлөө маш нухацтай маш гүн сургалт авсан гэж үлээж авсан. Хаанчлалын зам үнэхээр амаргүй. Тэгээ би бас бодсон мөнгөцөн судлалын зам бас амаргүй байсан. Гэхдээ туулах болгондоо үнэхээр ярьж ирсэн ариун сүнс тэгээд би буцаж үзсэн. Амар шаварлуу орохоос өмнө Эрдэнэхийг та суучих төхөө гэж хэлж үзсэн баггүй. Тэгсэн чинь тэгэж хэлээд би өөрөө шууд зохиулж байгаа байхгүй. Ингээл юм бол бид нар хариуцлагаас ботно тий. Бид нар ч үйлдэлээс үйлдэл гэсэн штэ. Сүнс дотроо бид нар үйлдэх чаавал баган биеийн үйлдэл чайжгүй шухал байгаа. Тийм юм чинь тэгээд би өвгөө буцаасан байгаа. За бараг хөдлөө ирсэн мө өөрөө явчихъя гэд. Тэгтээ би даваад гарсан тий. Тэгтээ тэнд бас нэг гайхамшигтай бид нар багаар ажиллаж ирсэн. Багаар ажиллаж ирсэн бол маш гайхамшигтай. Гайхалтай зүйлсэн болсон. За тэгээд бидэнд сорын тухай жоохон яриа. Сорын сургалт маань бидэнд ингээд урд шиг илүү их магтаал те, илүү их залбирал, хэн нэгний төлөө залбирсан, иш үзүүлсэн юм илүү л үйл байхгүй байсан ч гэсэн маш нухацтай. Маш гүн явсан те. Маш гүн явсан. Бид нар зарим нь одоо 100 ойлгосон гэж би бол хэлэхгүй. Та нараа яг тийм л ах. Үнэхээр ойлгоогүй яг зурж авч чадахгүй зөндөө байсан. Тэгтээ нэг юуросын нэг юм ингээд юм гэд орчиж байгаа хгүй дотор. Тэгээд тэр мэдээж тайлагдсан тий. Тэр ариун сүнстэй яг хэрхэн яг тайлахыг бурхан өөрөө юу хийхээ мэдж байгаа гэсэн чинь тий. Гэхдээ бид тэнд байснараа тэрийг сонсснороо ойлгосон ойлгоогүй намхан гүндүү байсан энэс утгаараа биш. Ер нь бол биднэрт дараагийн бүр маш том төвшин ирсэн байна гэдгийг ойлгосон. Бид одоо хангалттай явлаа тий. Нэг нэгээрээ хаанчлалын замдаар хангалттай явлаа. Нийгэмд
хамтлан явлаа. Тэгтээ биднэрт өөр төлгөө байгааг харуулсан байхгүй. Өөр төлгөө байгаа. За тэгээ өнгөрсөн хурал дээр би өөрөө жоохон пармалтлаа. Хэрэггүй юмудаа аялаа, устгалаа, хэрэг бас апдейт хийлээ, ресет хийлээ. Тэгээд яг энэ цаг мөн гэж би тунхаглахыг хүсэж байгаа байхгүй. Та бүхэн хурлын ширээн дээр нэг суугаад үзээрэй. Тэр бол маш нухацтай, бүр өөрөө ирэхгүй нухацтай. Бид нэр эхлээд ширээн дээр суухаасаа өмнө бэлтгэл ажиллаа хийж байгаа шүү дээ, тий. Бэлтгэл ажиллаа хийгээд хурал дээр ярих ч юм уу одоо биднийг ширээнд тойрон суухтаа зэвсэгтэйгээ байгаарай гэж хэлсэн шүү дээ. Тэгээ яг тэр зэвсгүүд байна уу, тий? Хараа байна уу, гიშгэ байна уу? Тэгээ үнэн байна уу? Эсвэл дээр бэлтгэл хамгаалалт байна уу? Тэгээд тэр бүхэн зэвсэгтэйгээ bagж би бодсон байхгүй юу? Бид нар ингэдэг бурхан минь ингээл мэрэгэн ухаан өгөөч, хүч чадал өгөөч, нэгүсэл өгч одоо юу гэдэг те өгөөч гэдэг өгч болох байхгүй юу? Бурхан угаасаа өгцөн байгаа. Тийм айл эзэн өгцөн байгаа. Гэхдээ тэрийг өгөгдсөн гэдгийг мэдэх хүртэл бид нэр төлөвшсөн, сургагдсан, бэлтгэгдсэн байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Ингээ бодлоо л доо. Хэрвээ сэлмийн урлаг мэдэхгүй хүнд ингээл нэг сэлэн бариулчвал ингэж мэж ял хүн гимтэх боломжтой. Эсвэл тэр сэлмийг өөрийнхөө талд илүү ашиглах боломжтой шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан нөө манай галт тоонд очиж маань хүмүүс маань харин хутгын ингэсэн зогсож ингэсэн. Тэгээ би юу гэж ангид гэсэн чинь зүгээр үтсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс шууд бодож байгаа байхгүй. Бид нар чинь тэр хутаг ингээ байж л байдаг. Гэхдээ миний хүү юу зөвхөн юм хэрчлэг гэдгийг мэдж байгаа мөртлөө үзэж штэ тий. Бас юм өмөр хатгаж үзэх гээл. Эн чинь юу хэлээд байна гэхээр бид нар юу хийдгээ мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Зэвсгээ яаж ашигладаг байх хэрэгтэй байна гэдэг ойлгосон баг. За тэгээд Филиппос мар буулгыг ярьсан шүү дээ. Энэ буулга бол маш гайхалтай. Гэхдээ би 100% ойлгоогүй. Яг үнийг хэлье. Гэхдээ бүр ингээд 100 базаж авч чадаагүй ч гэсэн яг өөрийнхөө хэсгийг ингээд зуураад авсан. Гэхдээ миний дотор байгаа. Тэд сургал тэр чигээрээ бүхэл гүн орцсон. Гэхдээ энэ ингээд аажмаар нэгдэх байхаа гэж би үнэхээр итгэж байгаа тий. Тэгээд бид нар ч одоо нөгөө ярьсан шүү дээ. Энэ хүртэл сургалт ирэх хүртэл маань бүхий л энд гарч ирж байгаа хүмүүс аа бүгдээрээ хянамгаа бай тий. Одоо ингээ хамтар нэг ах дүүсээ дэмж сүмтэйгээ ойр барыг ингээл яриад исэн шүү дээ. Тэгээ баг болж ажиллах тухай ингээ ярьсараа одоо яг цаг ирчээд байгаа байхгүй. Одоо яг цаг ирчээд байгаа. Яг өөрийнхөө зэмсэгтээ бид нар үнэхээр ширээ тойрч суугаад гэхдээ ингэсэн байгаа шүү дээ. Буулгыг бүр бурхан нэг буулганд хүмүүсийг нэг онцгой зорилгын төлөө оруулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр зорилго юу юм? Хотын сүмийн зорилго нь яг юу юм те? Тэр буулганд бид нар хамтдаа орсноор зүв байх хэрэгтэй юм байна. Үнэн байх хэрэгтэй юм байна тий. Бүр тэгш өвдөгч бүхнээ хуваалцдаг байх хэрэгтэй юм байна. Бас тэгээд зорилгоо буюу мэддэг тэгээд бас зорилгын төлөө бүр ингээд зогсдог байх хэрэгтэй юм байна гэж. Энэ дээр нэг буулган дээр нэг юм гисэж нэр хамгийн сүлд нэг энэ юу гэнэ гэд асуусан чинь нэр нь мэддэхгүй буулга гинэ гэд тэгсэн таасан чинь за энэ буулга биш тий сөхөн болгон зөв өгсөн шүү. Би яг энэ нэр нь мэддэхгүй юу гэд нэр нь үл мэддэх байхгүй юу. Тэгэхээр бид нэр штэ бэлтгэгдсэн маа юу ч хийж болох байхгүй юу. Яг нөгөө зорилгоо тодорхойлохгүй байсан ч яг хүн нэг бүрт хамаартай. Хүн нэг бүрт хамаартай болгох юм байна гэдгийг үнэхээр ойлгосон ба. Тэгээд би сороос өмнөх нэг уулзалт зугаалганд оролцсон ба хүмүүсийн. Тэгээд тэнд ингээд тал бүрээс ирсэн хүмүүс зүгээр ирээл яг ингээд ирээл автобус суухын өмнө цэнхэр баггүй. Тийм цэнхэр баг гэд ингээд танилцж байгаа. Тэгээд тэнд ингээд маш олон шахуу хөтөлбөртэй. Тэгээд цэнхэр баг гэд бүгдээр подолд хувцас аж өмсвөл цэнхэр болол тэгэл ерөөсөө яг тэр зорилгын төлөө явсан байхгүй юу. Тэнд хүмүүс бүр ингээд би үнэ танихгүй хүмүүс бүр хинтээ аймагаас ингээ өөрөөр аймагаас ирсэн усуд би үнэ огт харж байгаагүй хүмүүс яг нэг зорилгод нэгдэж байгааг харсан байхгүй. Тэгээд бид нар ингээд ирээл 5 минут өмнө мэнчилгээг нэг хүү юу мэнчилгээ за яах вэ за дуулын ингээ бүжиглээ ингэж идэх чигээд гараад шууд мэнчилгээгээ дэлб авч байгаа байхгүй. Тэн гутлаа волейл хин тоглож гэл ингээ шууд волейл дээр нэг төрөнд орж байгаа байхгүй. Тэгэл аахаа тэмцэн би орчие гэл тэгэл бүжийн тэмцэд би орчие гэд бүгд юу хийхээ мэддэг. Тэгээд би ойлгох ирээд би бүр зорилгод нэгтгэж ямар чухал юм бэ гэдээ ойлгож байгаа байхгүй. Тэгээ би ширээний ард үнээр зорилгоо тодорхойлсон баг. Энгийн хүмүүс ингэ зорилгод нэгдэж чадчихвэл тийм үст.
Бурхны зорилго энэс агуу биш гэж юу? Тийм биз дээ. Бүр илүү амар гайхамшиг хүлээж байгаа биш гэж юу? Тийм хүн болгон бэлт хэрэгтэй. Хүн болгон өөртөөхөө бэлт. Тэгээд хизээ ширээ бэлэн болно. Тэр цагт үнэхээр ширээний ард суухад бэлэн байх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон байна. За нэг тэмдэглэл маань ерөөхдөө нэг ихний ээлж нь иймэрхүү байлаа. Тэг үнэхээр бурхан эзэндээ талархъя. Та бүхэн маань өөртөө нэг хуралдаад үзээрэй. Тэр ширээний ард суух нь ямар утга учиртай гэдгийг үнэхээр ойлгож байна. Бид ширээдсэл хоолох гэж суудаг тийм ээ нэг зориг. Гэхдээ хоолохдоо ингээл халбаг сэрээ тавьг ингээл гараараа идэдэг үстэй. Бид нар ч халбаг сэрээгээ бэлдээд ирдэг. Ширээний ард хурал болох гэж үедэр хурал дээр хилцэж байгаа юм адаглаад бид нар хурлаас авч үлдэх эсвэл хурал дээр хэлэх юм тэмдэглэдэг балтаагаа ирдэг үстэй. Яг тэрнтэй адилхан бид нар бүх юм өгөгдсөн байна. Яг чухам яг хаана хизээ энийг хэрэглэх вэ гэдэг мэрэгэн ухаан бидний төлөвшөлттэй бүхэн хаанчлалын зам дээр хувь нэг хүмүүрийг мөн чанарыг өвсөнтэй холбоотой гэж ойлгож байгаа. Тэгэхээр бүгдээрээ урам зоригтойгоор цааш халахцгаая хамтдаа нэгэн буулганд хамтдаа байцгаая. Урдны нэг форматлаад сэгсрээд авч яваа тэгээд өвлүүлцгээе. Тэгээд энэ цагийн төлөө хайрт аавда талархаж чинь тэгээд бас ариун сүнсэн талархаж чинь тэгээд бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Тийм ээ аваа. Одоо бид нар таны бүр дотор нь амьдар гэд илгээсэн сүнстэй амьдарж байна. Одоо энээс илүү дээд хувь тавилан гэж байхгүй. Тэгэхээр энэ зориг гүйцэлдэх учиртай. Эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Халелуя. За би ч одоо туяаг ярьж байхад ер нь би ярих баг хэрэг байна уу гэж миний ярих гэжсэн хамаг юм яриад өгчлөө л гэж бод. Ариун сүнс бидний дунд нэг ажиллаж байгааг сонсох шиг тийм тааламжтай юм гэж ер нь байхгүй. Бид бүгдийн амнаас өөр утгатай өөр сүнстэй юм ярих ёсгүй юм аа. Харин бүгд л нэгэн үннийг л ярих ёстой. Ив ижилхэн хуцлаад ижилхэн одоо үсээ засуулаад явна гэсэн үг огт биш л дээ. Тэгээ мэдээж өнөөдөр бид нар яригдсан бүх зүйлсийг бодож байна, тунгааж байна. Ойлгосон нь юу вэ? Ойлгоогүй нь юу вэ? Бодож байна. Тэгээ би өнөөдөр булан эвлүүлэхээс эхэлмээр байна. Бид нар булангуудаа олж явах хэрэгтэй. Та нар хэрэг пазл эвлүүлдэг бол би эхлээд нөө пазл эвлүүл сурааг байхдаа дэлгэсэн пазлаа хараад бүр эргүүтээд. Одоо яаж би энийг эвлүүлэх юм бэ? Тэгээд нөгөө нэг технологи нэгдэн штэ. Эхлээд дөрвөн булангаа олдог. Гэхдээ дөрвөн булангаа олохын тулд зураг авлаа хардаг. Тэгээд яг өнгөөр нь дөрвөн булангаа эвлүүлдэг. Тэгээд тэр булангуудын бас хэмжээг авдаг. Тэгээ хэмжээг нь авангуудаа яг тэр хэмжээний дагуу дөрвөн талынхаа зөвхөн хүрээний хэсгийн битүү ёроолтой хэсгүүдийг түүж олоод тэгээд эвлүүлдэг. Тэгээ би бол пазл үнэхээр дуртай. Миний рекорд бол 2000 дүрстэй рекорд байгаа. За мэдээж надаас амар рекорд хүн баг. Миний хувьд. Гэхдээ би ганцаараа чадаагүй. Яагаад гэвэл ганцаараа яснаас хоёулаа хийсэн дээр юм бэл. Багийн дээр үнэхээр шүлсээ гоожуулан тэрийг эвлүүлсэн байгаа. Бүр хүүхэд шиг. Тэгээ үнэхээр гайхалтай том 1 метрийн урттай тийм пазл гарч ирсэн. Тэгээ би тэрийг байшин ашиглалтанд орохоор нэг газар айгүй сонин газар заяа та нар хараа ухаан алдна. Тийм газар авч 50-гээ бодсон байгаа. Тэгээ надад те сануулжийг ямар нэгэн зүйлийг стер номер очие. Одоо би булангуудаас эхлэе гэж бодож байна. Яа гэвэл хүрээ бүрэн татагдаад дотор нь ажиллагаа явагдсан байхын тулд эхлээд булангууд бидэнд баригдсан байх хэрэгтэй. Стер ном. Би энэ стер номыг ер нь сургалтанд очисон өдрийнхөө оройн уншиж эхэлсэн байгаа юм. Тэгэл үргэлжлүүлээд уншаад байсан. Гэхдээ хизээч надад энэ зүйлийг илчилж өгнө гэж бодоагүй. Тэгэхээр Тони пастор ч бас хэлжсэн те бичигдсэн үгсийн цаана байгаа бичигдээгүй, харагдаагүй юмсыг олж нээн гэдэг бол ямар гайхалтай вэ? Одоо энийг ч нэг ухад төнхөх гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ би нэг юм орчлоо гэдэгтээ бол бат итгэлтэй байгаа. За нэгдүгээр бүлэг бол үнэхээр за ер нь бол ярих бүх бүлэг амар. Гэхдээ эндээс би нэг юмыг тодруулмаар байгаа. За энд бол нэг
Вашти гэж хатан гарч байгаа юм. Энэ эмэгтэйгийн гоо үдсгэлэн бол ерөөсө харсан хүний эрүү унждаг байсан. Алмаардаг байсан. Хаан ч үүгээр их бахархдаг байсан. Яагад гэвэл хаан хамгийн үдсгэлэнтэй эмэгтэйг хатнаа болгох ёстой байсан. Түүнд үе түмэн татвар эмс байсан. Гэхдээ хатан бол онцгой нэгэн байх ёстой. За ингээд Вашти хатан одоо Ахашвирошийн хатан байсан. Ингээд энэ хаан найр хийсэн байгаа. За энэ түүхийг бид нар бүгдээр мэднэ. Тэгээ Ваштигаар гайхуулахыг хүссэн байгаа. Гэтэл хатан Вашти очиж чадахгүй гэсэн. За тэгээд бөө юм болсон. Хуралдсан бүр. Нэг ширээний ард цуцгасан. Гэхдээ энэ ширээн дээр одоо өмнө нь тавигдсан байсан бүх тавилга, бүх дэс дараа одоо хөмрөгдөх гэж байна. Өөр болох гэж. Ингээд бүхий л мэрэгэн ухаантай зөвлөхүүд, сайдуудаа дуудсан Мамукан энэ дотор байсан. Мамукан нэг гайхалтай зөвлөгөө өгсөн баа. Энэ Эстер номыг сонирч ерөөсө бурхан ярьлаа гэж байдгүй. Гэтэ хүн болгоныхын дотроор бурхан ярьж идэг. Тэгээ Мамуканы амар дамжаад гайхалтай юм хэлсэн байгаа. Энэ тийм учраас надад нөгөө бидний амьдрал дээр ингээд харахад бурхан ингээл амар хөдлөөд бурхан ч өөрөө үл үзэгдэх байхгүй да. Байдаг ч гэсэндээ гарч байгаа нөлөөнүүд нь гарч байгаа үйлдэлүүд, шийдлүүд нь бүгд бурханаас юм байна гэдг нь ойлгогдож байдаг. Тийм одоо амьдрал донд амьдрдаг учраас Эстер Рут энтрийг уншихад надад бүр үнэхээр гайхалтай байдаг байхгүй. Дараад нь та нар Паулын болоод бусад элч нарын захидлыг уншихад бүр энийгээ та нар ингээд сүнслэгээр тайлбарлах чадвартай болдог. Ингээд Мамуканы зөвлөгөөг чих тавин сонсъё. Англи Библиэлд болохоор 19 дээр байгаа юм байна. За энэ Монгол Библиэлд юу гэсэн мэн харъя та. 1:19. Ингэж хэрв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг мөн энэ нь хүчингүй болгуулахгүй тулд Ваштийн хаан Ахашвирошийн өмнө цаашид ирэх ёсгүй Перс болон Медегийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд өгөг. Одоо би англи Библиэс заавал унших ёстой. Ингээд Мамукан энэ зөвлөгөөн дээр босоод хаанд болоод ханхүү нарт хэлсэн. Энэ нь зөвхөн хатан Ваштигийн зохисгүй үйлдэл биш юм аа. Энэ нь биднийг удирдагч нар энэ бидний хаанчлал дотор байгаа бүх гэр бүл, бүх ирчүүдэд хамаатай юм аа. Одоо хүмүүс мэдэх болно. Та нар сонсов уу? Хатан Вашти юу хийснийг хамгийн сүүлд. Ксеркс хаан түүнийг хурж ирээ. Өөрийнх нь өмнө бүх титмээ зүгээд, гоёлоо зүгээд ирээ гэхэд тэр үгүй гэсэн. Тэр ирээгүй. Тэгээд бүх эмэгтэйчүүд энэ тухай сонсоод тэд нар өөрсдийнхөө нөхрүүдэд яг ингэж хандах болно. Тэгээд цааш нь ингэж байгаа. Хааны зарилг нь бүгдэд ил тодорхой болж бүх хаанч даяар тархаад бүрэн бүтэн хүчин төгөлтэй ажиллах ёстой. Тийм учраас Вашти хаан Ксерксийн оршихугаас нэг мөсөн зайлуулагдана. Түрүүний Монгол Библиэс арай өөр байгаа. Хаан Ксерксийн оршихугаас энэ хатан бүр мөсөн зайлуулагдана. Бүр мөсөн ямар ч эргэлт буцалтгүйгээр. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь харин түүний оронд энэс та тасарсан. Байр суурь мэддэг эмэгтэйг авчирч сонгоё гэсэн ба. Байр суурь мэддэг эмэгтэйг. Надад энэ өгүүлбэр бол үнэхээр зүгээр л одоо бүр зүгээр гатгаад авах шиг болсон. Хараа. Энгийнээр хэлэх юм бол одоо цөмөрөө энэ хоёр хүнийг түр хаан хатан гэж харахаа болий. Нөхөр, эхнэр. Мэдээж нөхөр нь үцгэлэн гоо эхнэртэй туйлын хайртай. Бүр бараг л мөргөж сөхөрдөг гоо үцгэлэнд нь. Эхнэр нь энийг мэдэх үү? Мэдхээр арах уу? Өнөөх чи ер нь бол эндээ нэг жоохон бартамнах янзтай. Тийм учраас тэр эмэгтэй бас өөрөөрөө гайхуулмаар байсан.
Өөртөө зориулаад бас яг найр зохиосон. Гэтэл нөхөр нь тайгнаа явуулаад зарилгаа илгээсэн. Хүрээдэр бүх гоё хувцас өмсөд хүрээдэр гэсэн. Эхнэр нь яасан бэ гэхээр чадахгүй. Яшгил нь шүү дээ. Орчин үеийн дээр ирж байгаа шүү би заяа. Яшгил нь шүү дээ. Чадахгүй. Харин энэ эмэгтэй нөхөр нь өөрийг нь шүтдэг. Нөхөр нь өөрийнх нь гоо сайханд нэг мэддэг. Нөхөр эхнэртэй туйлын их хайртай, бас дуртай гэдгийг мэддэг ч гэсэндээ нөхөр нь бас хаан юмаа гэдгийг мартсан байсан. Энэ л намайг гатгсан байхгүй. Хаан гэдгийг тэр мартсан. Хаан бол жирийн нөхрөөс өөр. Тийм биз? Тэр Бачаргал хаан байсан бол эсвэл энэ сууж байгаа эмэгтэйчүүдийн нөхрүүд, та нарын нөхрүүд хаан байсан бол та нар дотор тэр бүр хаан байлаа юу гэж бодож байгаа ахал. Тэгээс бүрийн ахалтай хэсэг ингээд төсөөлөх юм бол. Яа тэгвэл энэ ч огт өөр байр суурь байхгүй. Тэгэхээр миний барьж авсан булан юу вэ гэхээр энэ эмэгтэй магадгүй хайртай байсан бах нөхөртөө. Харин айдгүй байсан. Имээдгүй байсан. Энэнтэй би яаж чарцсан энэ намайг хөөж явуулна гэж хизээч авахгүй. Надаас өөр хэн байгаа юм өөр. Бүр байхгүй заа юу. Би бүр одоо төвшин тогтоогдоод стандартын дагуу номер 1 болоо гарч ирсэн хатан байна. Намайг хэн зайлуулж чадах юм? Хэн ч чадахгүй. Энэ бүр намайг өөрөө биширдэг. Одоо ч гэсэн надаар гайхуулах гэж байна. Би хизээ хүссэн цагтаа чадна гэж хэлж чадна, хизээ хүсээгүй цагтаа чадахгүй гэж хэлж бас чадна. Гэж яхта энэ нэмэгтэй хайр майраас гадна имэйлт гэж юм аа. Имэйлт ер нь түнд байгаагүй. Бид нар сая гайхалтай үгсүүдийг сонссон. Үгүй бүр гайхалтай ч гэмээргүй байна би. Маш төлөвшсөн гүнзгий одоо үннүүдийг бид нар сая сонслоо. Нэг чихээр маань орлоо, одоо нөгөө чихээ битүүлэх хэрэгтэй. Бид нар бурханд үнэхээр хайртай. Гэхдээ тэр бурхан гэдгийг бид нар мартаж болохгүй. Тэр шудраг гэдгийг бид нар мартаж болохгүй. Би өөртөө байнга хэлдэг. Хүүхдээ тэр бурхан бол шудраг шүү. Тэр чамд хизээч илүү саймшрахгүй. Хүн шиг долгондгүй байхгүй юу? Энэнд долгоноол, энэнд дургуцаал тийм бурхан огтоосоо биш. Би өөртөө сануулдаг. Тэр тийм биш. Тэр шудрагт ханддаг. Тийм учраас бид нар энэ яригдж байгаа бүх зүйл рүү орохдоо одоо зүрхээ шалгая. Нэг булан байна. За би мэдгүй байна. Магадгүй 4 булан дөрүүлээ. Бурханаас имээгч байж болно. Би Христэд хайртай, би эндээ ерөөсөө эргэлцдэггүй. Намайг өөртөө хайртай болгоод дурлуулсан. Би үнэхээр талархдаг. Яагаад гэвэл энэ би бас л надаас гардаг хайр бол биш байсан. Нэгэн ухаан түүний хэлснээр бид нар яагаад түүнийг магтаж, бид нар яагаад түүнийг хүндэлж, бид нар яагаад түүнд мөрөгдөг юм бэ? Яагаад гэвэл бид нар зохисгүй гэдгээ мэддэг учраас баярлсан да. Зохистой болгож өгсөнд нь баярлсан да. Тэгэхээр энэ эмэгтэй өөрт нь хайртай гэдэгт бат итгэлтэй байсан, өөрийг нь магадгүй их уучилдагч байсан байх. Энд чинь анхны яг энэ шиг тохиолдол биш гэсэн иймэрхүү зүйлсүүд маш олон тохиолдож байсан байх. Гэхдээ бурхан энэ ксеркс хаан шиг гэсэн үг бас биш. Харин тэр зэвчээртэйгээр биднээсийг төлөвшөлтөнд очихыг хүлээсээр байдаг. Тэр хүлээх явцдаа удаан зовдөг. Бурханы зүрхийг нэмтэрдэг, бурхан шаналдаг. Тэгэхээр хэдүүлээ. Сургаалт үгс тэр чигээрээ бидэнд юу хэлдэг вэ гэхээр бүх зүйл, бүх мэрэгэн ухаан бурхнаас эмээхээс эхэлдэг гэсэн. Цөмөр сургаалт үгсийн 14-ийг харъя л та. 14. Сургаалт үгс 14. Эзнээс эмээхүй амийн ундраг болоо. Энэхүү их болгон үхлийн зангыг зайлуулах боломжтой.
Энэ англи библийг хараа зүгээр. 14:27. Бүрийш авах шүү дээ. Сургаалт өгсөн. Өөч болохоо бичдэг шүү. За одоохон би ингэж харах гад байна. Бүр харахгүй бол болохгүй байна. Сургаалт өгсөн 14:27. Дээр юу гэж хэлсэн бэ? Их ундраг гэсэн байгаа Монгол библиэлд тийм ээ. 27 дээр болохоор зэрэг Бурханаас эмээ химээлт нь амийн усны ундраг мэт. Тийм учраас чи хизээч хортоо худагнаас ууж хордож өгөхгүй гэсэн ба. Өөрөөр хэлбэл байна шүү дээ тий. Биднэрт мэрэгэн ухаан хэрэгтэй гэж одоо нөгөө бид нар ч одоо энэ хаанчлалын зам дээр алхаж байгаа. Биднэрт ер нь бүх юм хэрэгтэй. Биднэрт хэрэггүй нэг ч алга ер нь болол. Харин тэр хэрэгтэй бүхнлүү маань ороход эзнээс эмээх нь хаалга нь олж өгдөг байна. Бид нар Бурханаас эмээхийг ойлгохгүйгээр, таньж мэдхгүйгээр одоо миний дотор суулгагдаад байгаа. Одоо эн чинь Бурханаар инсталл хийгдээд миний дотор суулгагдсан шүү дээ. Би энийг ерөөсөө одоо өөрөө би болгож чадахгүй. Би өөрийгөө өөрчлөхгүйтэй яг адилхан. Чадахгүйтэй яг адилхан. Миний чадвараас энэ миний чадвараар хийгддэг юм ерөөсөө биш. Тэгэхээр ариун сүнс миний дотор энэ л ажлыг хийж байна. Тэгэхээр эзнээс эмээх үгээс хамаг юм эхэлнэ гэсэн үг. Бүх ойлголтууд эхэлнэ гэсэн үг. Бид нар юмсыг ойлгодог. Бид нар юу маш их зүйлийг ойлгодог болсон шүү. Санал нэг байгаа шүү дээ та нар. Ямар их зүйлийг ойлгодог болсон бэ? Өнөөдөр хүртлийн цугаад бид нар энд яригдж байгаа юмыг ойлгоод биш шүү дээ. Зүгээр хийдгэн л яг хийдэм гэхээс ойлгоод үйлдэнэ гэдэг бол үнэхээр ерөөлтэй. Ойлгочоод юу ч хийхгүй байх гэдэг бол тэр шиг с ิจ гийн юм гэж ерөөсөй байхгүй. Таны зүгээр итгэдэггүй хүн хараа шууд мэднэ. Хүү яана уулын сайхан ярихын тэгтээ ерөөсөй гар хөл ам нүднээс нь үйлдэлээс нь гарч байгаа юм нэг ч алга. Бүр амар игдүүцэн. Бурхны ухаан чинь тэгж ажилтдаг байхгүй юу? Жигшил төрүүлдэг. Тэгэхээр бид нар ойлгож болно. Одоо үйлдэнэ гэдэг чинь айгүй том асуудал. Бид нар ойлгож иж дахиад тэр ойлголтууд руу гүйн. Тэгэхэд ойлголт байна, ухаарл байна, илчлэлтч байна уу, одоо үзэгдэлч байна уу одоо тий. Бүр бүхэл бүтэн шүнжэнгөө та бүр хідэн сэр үзэгдэл үзсэн ч хамаа байхгүй. Та бүр амар номлосон ч хамаа байхгүй. Та бүр лаг дуусан ч хөгжимдсэн ч одоо энэ ч бүр яасан ч хамаагүй. Бурханаас эмээхгүй байх боломжтой. Одоо энэ хатан шиг. Тэгээд хаан яасан бэ гэхээр чиний хэлж байгаа яг зүгингүүтээ өөрийнхөө оршуугаас бүр мөсөн зайлуулсан. Дахиж тэр хизээч хааны оршихуун өмнө ирэх боломжгүй. Хэрэг тэр оролдох юм бол асуулна. Цаазаар авахулна. Тэм учраас л Давид Бурханаас эмээн гэдэг чинь ямар чухал юм бэ гэж дуул дээр дуулах болгондоо бичсэн байдаг. Тэм л учраас Давид одоо тэгэхээр бид нар ойлгомоор энэ Бурханаас эмээх гэж та яг юу юм бэ? Бид нар ингэж яана буруу юм хийчих үедээ буруу юм хийчихвэл амар баха Бурхан гэдэг тэр айдас бол биш. Тийм айдас бол бидэнд байсан. Ялах балчир байхад минь. Харин одоо энэ чинь өөр болох хэвээр. Хараа. Маш олон сүм чуулгануудад Бурханаас эмээх эмээлт байхгүй. Би манад ч байгаа гэж бас хэлэхгүй. Энэ би болж байгаа. Би болох ч ёстой. Хотын сүм ч ялгаагүй. Бид нар хүрсэн оргилдоо баярлал олсон амжилтандаа хөөрөөл ийм мундаг болцсон гэж хөөрцөглөөгүйгээл яхан бол бид нар хизээч эзнээс эмээхэд суралцахгүй. Эзнээс эмээх байхгүй юм бол яаж тэр ажлууд нь ямар хүрээн дотор баригдаж босгогдох юм? Бурханаас эмээхгүй хүмүүс. Бид нар яг л түүний оршихугаас мөнхөд хөөгцсөн хүмүүстэй юугаараа ялгаатай. Тэд нар Бурханаас эмээдгүй шүү дээ. Харин сүм чуулгануудад Бурханаас эмээн гэдэг нь би 11 өгөхгүй бол тэр яадаг бол би өргөлөө өгөхгүй бол яадаг бол яана би ингэчлээ штэ одоо тэр ч намайг алах бах та Бурханыг одоо яг ингэж нэг одоо нэг тийм хүн шиг буруу юм хийчихвэл намайг шийтгэн гэж айдаг айдсаа эмээлтгээд андуурсан учраас сүм дотор юу болж эхэлдэг вэ гэхээр жишээлбэл нэг гим дууны тэр хүмүүс яана одоо ч та Бурхан яг алах бах та гэсэн чинь юу алах байтгаа нөгөө хүн чинь бүр дивжээд яваад тий. Бүр ингээл амар өрөөгдөд байгаа юм шиг яваад ээ. Бид нар сонссон шүү дээ. Хүн эсвэл Бурхан эцэгтэй байна, эсвэл диавол эцэгтэй байна гэж.
Тэгээд бурхан эцэг хүүхдүүдэд өгөөмрөөр хангадаг бөгөөд түүний ерөөлд нь харуулс байдгүй гэж. Диавол бас өөрийн хүүхдүүдэд яаж хангахаа мэддэг өгөөд эцэстээ тэр нь хүний үхэлд авчдаг. Харуулстай авчдаг. Ялгаатай. Тэг хүмүүс хараад исэн чи яагаад ч нөгөө хүн чинь бүр ингээл гоё болоо сэргээгдэл тэгээд ингээл өстө үйлчлээл өстө бүр амар бурханлаг болоод бүр дахин нөгөө хийсэн гимээсээ хэрхэн ангижирснаа олонний өмнө гарч ирэл яриад бүгдээрээ тэрлээ ушуураа те ерөөсө бүр тэгээ хүмүүс бодож эхэлнэ. Эн чинь нэг тийм амарч бас юм биш юм биш. Нэрэл бурхыг хайрах юм байна. Бурхын хайр инэрлэх юм биш. Тэгээ яахчгүй байгаа юм байна. Гэтэл бурхан яахчгүй байгаа ч юм уу, яах гэдэж байгаа ч юм уу бид нар мэдэхгүй л байгаа байхгүй. Харин бурхнаас имэн гэдэг бол түүнээс далтчих биш. Биднийг жоохон байхад одоо энэ орчин үед бол өөр болсон л доо. Намайг 10 жилд байхад заа юу. Би эрэгтэй хөлтэй хажуугаар хахтаа далтчихгүй явдгүй л шүү. Цүнхээрээ хусна бид нарыг тэ шилэн хүзүүнээс базаж аваас ихсэн би ч яаж яхад аягүй жижигхэн бийтэй өстөн одоо орчин үеийн хүүхдүүд ингүүл зүгээр манай ангийн эрэгтэйчүүдийн 80% зөв шорон зооттой бид нар болохоор нэг хүүхэд болохоор ингэдэг юм байлгүй гэж боддог байсан. Тэгээ бүр ингэ далтчаа зүгээр эрэгтэй хүүхд ингэ хажууд гармаар ангицсан бүр ингэж мингээл бүр ингэдэг болсон байсан шүү дээ. Харин бурхнаас имэх бол энийг хэлэхгүй бурхан Филипп пастрын үг байгаа л да. Тэр бол фраун биш. Тэр бол миний аав. Гэтэ миний төрсөн аавтай ч адилхан аав биш. Тэгэхээр одоо цөмөрөө түүнээс имэх гэж юу юм бэ? Давидын дуулыг харъя л та. Дуулал 51. Бурхан өөрийн хайр инэрлэхээ дагуу намайг нэгүүлсэйч. Өөрийн аавгаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гин буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэршүүлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. Таны эсрэг зөвхөн таны эсрэг би нүгэл үлдэж, таны мэлмид бузар мууг хийлээ. Тиймээс та айлдахдаа зөвцсөн бөгөөд шүүх үедээ гин зэмгүй болоо. Өөрөөр хэлбэл би яаж ч тань дээр шүүхтэж заргалдаад үргэлж таны зүг байх болно. Та бол шудраг юм а гэж. Тэгэнгүүтээ дараад нь бүр ойлон гуйж байгаа. Би ойлж исэн гэж зүгээр биел төсөөлж байгаа юм л та. Намайг хисопор цэвэршүүлээч. Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач. Тэгвэл би цаснаас цагаан болно. Энд чинь бүр сүнс дотор Христийг бүр Христийг бүр зүгнэн гашуудаад байна шүү дээ. Христээс өөр одоо Христ гэж мэдгүй байгаа ч гэсэндээ тэр чинь бүр аврагч хэрэгтэй гэдгийг бүр ясандаа тултал янгинт л ойлгоод байгаа байхгүй юу? Надад баяр хөөр баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг та баясгаач. Миний нүглээс нүрээ буруулж, миний бүх гин бурууг арилгаач. Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчлээч. Өөрийн оршихугаас намайг бүү холдуулаач. Өөрийн авралын сүнсийг надаас бүү аваач. Яг түрүүний бидний Эстер номын 1-р бүлэг дээр уншсан ш. Та намайг өөрийнхөө оршихугаас эзэжтэй холдуулаач. Яг энэ ч нэг байгаа байхгүй. Бурханаас имэх. Бид нарт дэндүү дасаад тэр одоо ингэ нэгэнт аварцсан тэр авралаа хизээч надаас авахгүй. Үнэн тэр авралаа надаас хизээч авахгүй. Гэхдээ энэ нь намайг буцаад гим нүглээ үйлдээл бусдаа буцаад өмнө амьдарч байсан шиг амьдрал, өмнө яаж бие авч явж идсэн шиг авч яваал, яаж боддог байсан шиг бодоол, яаж ярьдаг байсан шиг яриал. Тэгвэл шин гэрээний энэ захидлууд байхын хэрэг юу байгаа юм? Дөнгөж саяын тоягийн хилдэг те бүр юун дээр юу нэмэгдээд яана гэж одоо тэрийг бид нар харна угаасаа. Тэр бүхэн байхын хэрэг юу байгаа? Нэгэнд би аврагдсан гүйцээ болоо. Тэгэл нэг жоохон буруу юм шиг уучлаарай. Бурхан уучлж байгаа үгүй ч мэдэхгүй, хийж байгаа юмд бурханы хэр игдүүцүүлж байгааг ч мэдэхгүй. Ер нь бодохчгүй. Тийм учраас би өөр зарим христчэд очиод "Хүш чи хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?" гэж. Чи Христэд итгэх ёстой. Юугаа балаараад байгаа би итгэдэж штэ. Үгүй чи итгэдэггүй. Чи тэрний байгаа гэдэгт итгэдэггүй. Малах номын 3-р бүлэг дээр бурхан өөрийнхөө хүмүүсийг ярьж байгаа чихээ давин сонсч идэм гэсэн. Тэгвэл бидний яриа сууж байгаа яагаад чи бурхан сонсож байгаа гэж мэдэхгүй байгаа.
Яагаад бурхан харахгүй байна гэж бодоод байгаа. Яагаад бурхан сонсохгүй байна. Яагаад тэрний зөв дургуг зэрэг хөдөлгөөд байгаа юм. Яагаад чи тэрний оршихугаас зайлуулагч магадгүй юм байна. Авралаа гүйцэлдүүлэхгүй бол юу ч болж магадгүй юм байна гэж яагаад имэхгүй байгаа юм. Би өдөр болгон түүний жигшдэг зүйлийг үйлцээрэй тэр ариу юм чинь байгаад байх уу? Тэр хүү дээр нь хүүн ямар ч гэмгүй байсан шүү. Тэгтээ тэр загалмай дээр цовдлогдоход бурхан албаар түүн дээр бүх гмийг овоолсон. Яг бүх гим түүн дээр цугларж хахад бурхан өөрөө ирэхгүй нүүр буруулсан. Яагаад гэвэл тэр ариун учраас. Тэгээд Есүс Христ та яагаад намайг орхивоо гэд яг тэр шалтгааны улмаас зүрх нь агарч өгсөн гэж криминал задлан шинжилгээний эрдэмтэд хэлдэм байна. Судлаад. 2000 жилийн өмнө насарсан хүний алга болсон биеийн дээр задлан хийн гэж юу байдгийг гэж хүн хэлэх байх. Гэхдээ бүр тийм эрдэмтдийн судалгаа байд юм байна. Бид нар одоо үнэхээр энэ яриад байгаа бүх юм руу ормоор байна үнэхээр. Үгүй бид нар орцсон ч байгаа. Гэхдээ энэ дунд чинь маш тодорхой шигшүүр одоо тий шигшилт одоо тий явагддаг гэдэг бид нар жоохон мэдэрч амьдрмаар байна. Би мэдэрмээр байна. Би өөрөө мэдэрмээр байна. Гэхдээ би мэдэрж байгаа бах. Мэдрэг бол би ингэж ярихгүй. Би шигшигдэн. Бид нар одоо хүүхэд чинь ингээд одоо ч бүр хэцүү болцсон. Сургуульд орох болгонд шалгалт өгж байгаа шүү дээ чинь. Орцсон хойно шалгалт өгөөл байгаа бас. Одоо бүр тэгээд уурлаад ямар шалгалт авд юм бэ? Энд байнга л одоо бодвол энэ хүүхэд ямар төвшөнд явж байна? Энэ хичээлийг ойлгож үгүй юу? Одоо энэ багш яриад байгаа юм энэ хүүхдийн дотор байна уу? Энэ хүүхэд хөгжиж байна уу? Энэ хүүхэд одоо сайжирч байна уу? Одоо энийг нь шалгах гэж шалгалтууд аваад идэг байлгүй дээ. Улирлын шалгалт, явцын шалгалт, дундуур найдаг шалгалт, төр шалгалт, жижиг шалгалт, том шалгалт, төгсөлтийн шалгалт, орох шалгалт, орцны дараах шалгалт гэх байнга шалгалт авдаг шин. Тэгвэл бид нар дөнгөж орчвол тэгэл одоо бол би өстэй үнэхээр бүрэн тэнцсэн. Тийм ээ. Би тэнцсэн гэхдээ намайг тэнцүүлсэн байхгүй юу? Христэд би итгэсэн. Түүний үхэл миний дотор ажиллаж исэн түүний үхэл бид нар айгу замбраатай болмоор байгаа байхгүй юу? Тооны пастор сайн хэлсэн ш. Хин нь хийе гэдэг шиг юу юм гэдгээ бид нар мэдэх ёстой. Бурхан хийх юма мэддэг бол би бас тэрийг нь мэдээд байгаа юм чи юу хийхээ мэдмээр байна. Тэгэхээр Христийн үхэл миний дотор ажиллаж исэн гмийн хүчийг хугалсан. Гмийн хүч миний дотор ноёрхоо байсан. Би гмийн хэлсэн болгоныг хийхэ байсан. Хүч нь хугарсан учраас хүч хугарна гэдэг чинь ажиллагаагүй болсон гэсэн үг. Арзайтгнаасаа салцсан гэсэн үг. Ямар контакт байхгүй болсон гэсэн үг. Гэтэ Христ амьлаагүй бол энэ аюултай. Христ үхэхстээс дахин амьсан нь одоо биднийг яасан бэ гэхээр үхлийн айдсаас үхлийн төгсгөлөөс чөлөөлсөн. Бид нар үхлээс айхаа болцсон. Үхэл дуустсан байна гэдэг чинь худлаа юм байна гэдэгт итгэдэг болсон. Үхэл гэдэг бол зүгээр л амьдралын нэг хэсэг. Тэрний дараа жинхэнэ юм эхэлдэг юм байна. Миний дотор байгаа ам бол намайг амьд байхтаж бялхтал амьдруулдаг юм байна. Үхсний дараач бялхдаг юм байна. Бүр асгдаг юм байна. Бүр цутгдаг юм байна. Бидний үхлийн талаарх бүхий л айдас, бүхий л одоо биднийг сүрдүүлж байсан бүх сүрдүүлгүүд хүчингүй болсон. Түүний үхэл миний дотор ажиллаж исэн гмийн хүчийг хугалсан бол дахин амьснараа би үхлийн айдсын боолчлоос чөлөөлөгдсөн. Одоо эн чинь яг юу байхгүй юу? Түүнээс тэр дахин амьлаад миний гмийн хүчийг хугалсан биш. Тэр загалмай дээр байхдаа түүн дээр бүх гим хуран цуглараа гмийн хүчийг тэр бие дээр шийтгэж байсан. Тэр биетэй та битээр хамт байсан. Дахин амьлахт нь би ч гэсэн та ч гэсэн хамт дахин амьсан бөгөөд үхэл чи намайг яах юм бэ? Үгүй чи бүр барах уу намайг? Ёстой барахгүй гэд амьсчих байгаа байхгүй. Бурхан амьлуулсан. Тийм учраас Христийн улмаас би тэнцлээ. Христийн улмаас
би зохистой боллоо. Христийн улмаас би одоо ингээд манай бурхан юм байхгүй, тийм байхгүй юу гэж ярьдаг боллоо. Христийн улмаас би уйсан чинээс аав минь гэж тэрний өмнө 24/7 гүйж очих эрхтэй боллоо. Христийн улмаас нүс бидний хин ч энд тэнцсэн, таарсан, тохирцсон, шалгалтыг нөхцөн, эсвэл мундаг, эсвэл лаг, эсвэл баян, эсвэл ядуу, эсвэл бид нар өрөвдмөр, эсвэл хангалттай өрөвдмөр, эсвэл бид нар ерөөсөө айгүй мундаг ухаантай байсан учраас огтосоо биш. Тийм учраас одоо бид нар тэртэргүй та намайг тэгэл аварцсан өршөөцсөн бол тэгэл болчих шүү дээ. Баярлаа гэж бид нар яваад иж болохгүй юм аа. Тэгэл тэр бол миний аавч гэсэн тэр чинь хаан байхгүй. Бүгдийг бүтээгч бурхан. Тэр чинь ариун. Хүн хизээч түүний оршихуд дотор зогсож чадахгүй боломжгүй байсан. Бид нар энийг боломжтой болгож чадахгүй. Харин тэр боломжтой болгосон хүүгээрээ дамжуулаад одоо бид нар түүний оршихуд дотор баяртай зогсоод янз бүрийн үзэгдэл, янз бүрийн үгс мөсийг аваад хоорондоо цэцэрхийл маргалдаад ингэ явж байна. Тэгэхээр бурхнаас эмээх бол бидэнд маш гүн даруйслыг авчирна. Тийм л учраас Давид энд намайг өөрийнхөө оршихугаас битгий холдуулаач гэсэн ба. Намайг битгий холдуулаач. Одоо цөмөрөө Ром ном руу очие л доо. Би одоо Ромыг уншиж байгаа. Эстерт би удахгүй дахин уулзнаа гэж хэлээд Ром руу явсан байдیں۔ Авралаа ойлгоё гэвэл бид нар Ром номыг унших ёстой юм. Энд өөрийн чинь авралыг, миний авралыг баа бээгүү тайлбарлаад өгсөн байж байгаа. Бид нар дөнгөж аврагдаал 5 дугаар бүлэг шүү. Дөнгөж аврагдаал бурхны одоо амь руу ороход ямар ажиллагаа эхэлдэг вэ? Тэрийг чинь бүгдийг бичсэн байж байгаа. Тэгээс аврагдаал юм дуусчдаг юм биш. Христийг аврагч эзнэ гэж хэлэхэд аврал дөнгөж эхэлдэг байх нь. Тэгээ бид нар тэр дотор нь алхдаг байх нь. Алхаж явж байгаад бид нар түүний ажилтан болж хувирдаг байх нь. Тэгээд хаанч дотор нь хамтдаа засгалдаг байх нь. Бас хаанчлал бол дөнгөж төрсөн яраа хүүхдүүдийн ааш занж сайжраагүй тийм хүмүүсийн тоглоом хийж идэг, тоглодог юм бол огтосоо биш юм байна гэдгийг сая бид нар одоо 2 жигээ хагартал сонслоо ш. Үнэхээр юм ямар нухацтай юм бэ гэж Ром номын 5 дугаар бүлэг. Тэгэхээр бурхнаас эмээх гэдэг энэ амин зүйл, энэ бүх зүйлийн эхлэл бидний дотор хүчтэйгээр суулгагдаад батчих болтугай. Тэгэх юм бол бид нар өөрсдийгөө хийсэн юм шиг өнгөрхөө болно. Дандаа нэг мундагтаа тэнд байгаад байгаа юм шиг. Тэр тэнэг хатан шиг байха болно л гэж хэлчихэл та одоо олон юм ярьж байгаа. Мунхаг тэнэг хатан шиг байха болно бид нар. Тэр эмэгтэй өөрөөс нь өөр хатан олдно гэж яста бодоочгүй. Тэр бүр өөрөөрөө бүр бахархаад бүр өөрөөрөө бүр үнэн бахархсан. Харин тэнд зохистой нэгнээ бурхан бэлтцсэн байсан учраас тэр байр суурин дээр зохистой хүний гаргаж ирсэн. Яг хүүхэд нь яг Эстерээс төрсөн ч гэж үздэг юм байлээ. Эстерийн одоо өөр хатнаас төрсөн хүүхэд ч гэж ярьдаг юм байлээ. Ямар ч байсан хүн Израильчуудыг Иерусалимыг барьцгаа гэж бүх зүйлээр нь хангаж өгсөн юм байлээ. Зарим эрдэмтэд болохоор Эстерийн хүү гэж ярьдаг, зарим болохоор үгүй. Эстертэй гэрлэхээс өмнө гэхдээ Ваштигийн хүүхэд биш шүү. Маш олон тийм хатад татвар юмс байсан. Тэн дотроос нэг хүү төрсөн байсан. Тэр нь одоо еврей үндэстэнд бол туйлын хайртай. Тэгээд тэр хүүг нялх байхад нь Эстер гэрэлсэн бах. Тэгээд Эстер тэр хүүг яг өсгсөн байх гэж үздэг юм байл. Тэгээд тэр хүү Иерусалимыг барьж босгох. Одоо тэр хүүгийн дарсыг аягалагч нь юм байла. Үнэн универсал мэрэгчлээ нэг хүн байсан шүү дээ. Дарсч аярлаад барилгач бариад л тийм ээ. Барилга барьдгаал олж мэдэг байсан болохоос биш. Тэгээд намайг нэг гайхшруулад байгаа юм байгаа л да. Ер нь бол бид нар энэ амьд үг рүү очиод бурхны амьсгалаар амьсгалж эхлэхэд Библи уншихыг амар ярьж байна уу би?
Одоо нөгөө сүүлээд Библи унших гэхээр нэг хямдхан үг хэрэглээд байгаа юм шиг санагдал. Яг хийж болно яагаад болохгүй гэж. Гэхдээ нөгөө их тийм тэг би Паулийн загтлуудыг уншиж хахад Паул ч бүр тэр чигтээ хэл шинжлэлийн шин 90 үеийг нээсэн байт юм л. Яагаад гэвэл хэний ч тайлбарлаж чадахгүй байгаа тэр сүнслэг нууцуудыг хүний хэлээр тайлбарлаа. Одоо бид нар монгол хэлээр уншиж байгаа шүү дээ. Энэ зарчуулгын тийм байна, тэр зарчуулгын тийм байна мэн байна. Гэтэл бид нар уншаалах шүү дээ. Ариун сүнс бидэнд заагаалаа шүү дээ. Мэдээж хэрэг бид нар улмал энэ дээр хөгжих ёстой. Тэгээ нэг гайхшруулаад байгаа юм юу вэ гэхээр энэ Библи гэдэг ном чинь бүхэлдээ хоорондоо үл үзэгдэх уялдаа холбоосоор битүү байт юм бэ. Битүү. Бид нар Нехемия номыг уншиж, Эзраг уншиж. Гэтэл тэр хаан чинь ерөөсөө Эстерийн гар дор өссөн хүн байх бүрэн магадaltaй гэж байгаа байхгүй. Ерөөсөө тэр хаан. Тэгэхээр энэ чинь уялдаа холбоогүй юм нэг ч алга. Бүгд хоорондоо хүмүүс нь хоорондоо холбогдсон. Бурхан яаж уран нарийнаар хүмүүсээ холбож өстой нэг амьдралын инженер л гэж энийг хэлдэг баг та. Ингэж гаргаж ирж байна. За Ром номын 5 руу очиж цөмөрөө. Би энэ Ром номын 5 дээр тэмдэглэж авах юм бол маш их байсан. Гэтэ би өнөөдөр бүгдийг нь ярина гэдэгтээ итгэлгүй цаг байна уу манайхаа цаг үйл надтай өгчөөч. Цаг харахгүй болохгүй шүү дээ чинь. За. Баярлалаа Ариуна. За 13:37 надад хангалттай цаг байна өө. Ром номын 5 дугаар бүлэг. За харъя. Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бидний эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ. Бид нар энэ эвлэрсэн гэдэг үгийн цаана ямар үг нуугдаж байна вэ гэхээр бид нар биш дээ. Есүс Христ миний гмийн төлөө цовдлогдож нас ороод миний зөвтгөлийн төлөө дахин амьсан бөгөөд энэ нь надтай шууд холбоотой гэдэгт нэгүслэр итгэсэн. Өөрөөр хэлбэл би хүнээрээ бол итгэж чадахгүй шүү дээ энд чинь тийм биз дээ. Ямар сандал бид нар чинь те ингэж ярьж байгаа хүмүүсийг тэнэг юм яриа. Йоо ямар тэнэг юм бэ л гэдэг байлаа шүү дээ. Гэтэ бид нар яагаад ч итгэцэн. Яагаад итгэсэн бөөмэд. За энэ яагаад итгэсэн бөөмэд гэдгийн хариулт нь бол нэгүслэдэг. Бурхан намайг ятгаад итгүүлсэн бидэг. Гэтэ би тэр үедээ бол бурхан намайг ятгсан юм нэгүсэл ажиллаж байгаа юм гэж бодоагүй. Гэхдээ гарцаа байхгүй итгэх боломжгүй зүйл тэр намайг итгүүлсэн. Яг л Авраам ямар ч итгэх боломжгүй зүйлд итгээд өөрийнхөө ажлыг хаяад бурханы ажил руу хүл тавин орсон шиг. Тэгээ бурхан түүнийг зөвтгөж тооцсон шиг. Би түүний 2000 жилийн өмнө хийсэн тэр ажилд ертөнцийн суурьаас өмнө төлөвлөөд бидний амьдарж байгаагаас 2000-ны өмнө хийсэн ажилд нь би итгэсэн учраас яагаад итгэсийг би мэдэхгүй харин нэгүслэр бол итгэсэн. Бурхан намайг итгүүлсэн. Бурхан намайг ятгсан байна тийм ээ. Үнэн гэж яагаад ч мэдэхгүй байна. Тэр л намайг ямар ч байсан л тийм ээ та бол эзэн юм байна гэд итгэсэн би. Тэгэхээр итгэсэн учраас одоо энэ эвлэрсэн гэдэг байгаа чинь би бурхны өмнө одоо зүв болсон. Өмнө нь бол бурхан над руу нуруугаа харуулсан, би бурхан руу нуруугаа харуулсан бөгөөд бидний хооронд гүн ангал байсан. Энэ ангалыг юу ч одоо арилгаж чадахгүй байсан. Мөнхөд бурхнаас бид нар хагдсан байсан. Хүн төрлөختн тэр чигтээ Адамын гин нүглээс болоод мөнхийн хагдслыг үзсэн байсан. Бидний амьдрал яаж дуусах вэ гэхээр утгагүй амьдрсараа байгаад тэгээд үхэн. Үхсний дараа яах вэ гэхээр дахиад үхэн. Одоо ийм л тавилан бидэнд байсан. Харин би нэгүслэр Христийн ажил буюу Бурхны ертөнцийн суурьаас өмнө төлөвлөсөн тэр загалмай гэдэг төсөлт нь итгэсэн. Яагаад гэвэл Бурхан нэгүслэрээ намайг итгүүлсэн. Нэгүсэл байхгүй учраас бидний хайртай хүмүүс итгэж өгөхгүй байгаа шүү дээ, тийм биз? Тэднэрт нэгүсэл өгөх юм бол тэд нар итгэнэ. Яг би итгэсэн шиг. Энэ чинь ингээ надаас хамаарахгүй байгаа байхгүй юу? Энэ чинь би итгэхгүй ч надаас хамаараагүй. Миний сайн муу, боловсралтай, боловсралгүй, Орос, гадаад, Монгол одоо ямар юу хамаараагүй. Хаан төрсөн мөрсөн татч байхгүй. Зүгээр нэгүслэр би итгэсэн, бурхан намайг итгүүлсэн. Тэгэхээр харж гэнэ үү? Эхнээсээ л тэр оролцсон. Эхнээсээ л тэр барьж авсан. Тэгэл тэр хийсэн. Тэгээд
эвлэрсэн. Гэхдээ Христийн ажил байгааг бол би юунд итгэх юм? Христийн ажил байгаа бол юугаар би зүтгэх юм? Харин тэр загал маань төсөлтөнд би итгэсэн чинь нэгүслэр. Одоо бурхан битээр өөдөөдөөсөө хараад би ямар ч хучлахгүй нүүр мөрөөч нуух шаардлагагүй. Би одоо бурханы нүүр рүү хараад би түүнийг таньж эхэлсэн. Түүний нүүр миний нүрийг өөрчилж эхэлсэн. Алдрын дагуу намайг өөрчилж эхэлсэн. Тийм учраас бид нар Есүс Христэд итгээд явж байхдаа итгээгүй үеийнхээ зургийг хараад гайхдаг ш. Энэ одоо хин бэ? Сэгсээ сарлаас аимшиг. Нүдэнд нь зүргүн харанхуй ноёрхцсан те. Царай мутагийн туйл. Тэгдэгээс та нар. Би л өөрийнхөө итгээгүй зургийг хараад ухаалцсан. Одоогийн байгаагаас таг хөгшин хамгийн гол нь бүр. Тэгэхээр чи би дөнгөж 30 гарцсан л юмхтэй явж ирсэн ш. Үнэн гайхалтай. Яаж юм болд юм бэ? За тэр яах вэ? Бид нар бурхантай эвлэрсэн гэдэг нь одоо бид нар зөвхт болсон. Тэгэхээр би зөв юм хийсэн учраас биш. Одоо бид нар ингэ энэ бол зөв, энэ бол буруу гэж ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Би яагаад тэгж хэлж байгаа нөхөр бид нар сайн мэддэггүй юм. Бид нар сайн тодорхойлж чаддаггүй юм. Энэ чадвар бурханд байдаг. Яг л тэр шүүгч учраас. Энэний зөв байна. Тийм учраас би өөрийнхөө тухайч Паул хэлсэн би өөрийгөө ч зөв бурууг би шүүж зүрхэлдэггүй маа гэж. Эрүүл саруу шүүл байх ёстой. Гэхдээ би яг өөрийгөө яастаа би бол өнөөдрөөс яг зөв байчлаа гэж би хэлж чадахгүй байхгүй юу? Энд чинь эцэстээ бурхнаар тодорхойлогддог зүйл. Тэгэхээр бурхнаар шүүгддэг, тодорхойлогддог шүүлт гэж байна. Бидний юмсыг эрүүлэр харах эрүүл шүүлт гэж бас байна. Тэгэхээр бид нар бурхантай зөвхт болгосон. Тийм л учраас одоо түрүүний туяагийн яриадсэн миний саяын бурхнаас имэх энтергээд яриад байгаа бүх зүйл чинь одоо бидний амьдрал дээр яг ингээд тавилга шиг суулгагдах хэвээр. Өөрөөр хэлбэл одоо энэ мессеж библиэлд бол маш их бичигдсэн байдаг л да. Монгол библиэлд одоо яг яаж гараад юм би сайн мэдэхгүй. Юу гэж байдг вэ гэхээр бурхан нэгэнт одоо нүрээ хараад би ч зөв байралтаа орцсон. Одоо зөв байр суурин дээр би гарцсан. Зөв байр суурин дээр гарцсан. Бурхантай бүрэн эвлэрсэн би хүүгийнхэн ажилд итгэсэн учраас одоо бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Зөвхт болгогдсон. Одоо тэр намайг зөвхт хүн гэж дуудана шүү дээ. Бид нар энд ерөөсөө эргэлзэж болохгүй. Чи ариун хүн үг л тийм ээ би ариун хүн. Би ариун хүмүүсийн өмнө зогсож байна. Гэхдээ би бас нэг тийм ч ариун биш шүү дээ гэдэг чинь та Христэд итгэх итгэлээ дахин ухад хөнгөж байна л гэсэн үг. Тэрний цус намайг ариусгасан бөгөөд дотор нь амьдарж байгаа ариун сүнс намайг өдөр бүр миний дотор ажиллаж байхдаа намайг ариусгаж байдаг. Ариун бус зүйлүүдийг зайлуулж байдаг. Энэ үйл явц тасралтгүй явдаг. Хүн болгоны дотор адил биш гэхдээ явдаг. Тэгэхээр бурхан зөвхөн биднийг зөвхт болгоод дуусаагүй. Одоо зөвхт болцсон нэгнийхээ амьдралыг тэр зөв болгох ажил руугаа ханцуу шамлаа орсон. Бүх зүйлийн зөв болгон тэр. Харилцаануудыг зөв болгоно. Эхнэр дүүхийн харилцааг зөв болгоно тэр. Аав ээж хүүхдүүдийн харилцааг зөв болгоно. Хүүхдүүдийн хоорондын харилцааг зөв болгоно. Сүм чуулганд ариун ахан дүүсийн харилцааг зөв болгоно. Холбоосыг зөв болгоно. Санхүүгийн зөв болгоно. Одоо бүх үжил бодлын зөв болгоно. Оюун санаагийн зөв болгоно. Сэтгэл хөдлөлийг зөв болгоно. Тэр биднийг энэ бүхнийг зөв болгосны дараа чамайг зөвхт гэж дуудъя гээгүй. Би чамайг хүүгийнхээ цусаар зөвхт болгоцсон учраас би зөв болгох ажлаа хийсээр болно гэсэн. Одоо тэр бидний амьдралд эмх цэгцийг, эренбийг, дэс дарааг, ариусгалыг, тусгаарлалтыг бүр магтаал, хүндлэл бүх юмыг амнаас гарч байгаа авиа болгоныг тэр цэвэршүүлэх болно. Би сайн нэг хүнийг сонсч ирсэн чинь нэг гайхалтай юм хэлдэм да. Тэр бас надад тэр гомих тус боллоо. Хосеяг харъя цөмөр. Хосея. Хосеягийн 14 дугаар бүлэг. Израиля өөрийн бурхан руу эрг. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ. Өөртөө үгсийг аван эзэн рүү эрг. Түүн тандаж бүх гин бурууг авч хаяад биднийг нэгүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе. Ассир нь биднийг аврахгүй. Бид морь унахгүй. Бид гарын бүтээлдээ манай бурхан гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд таны дотор өршөөлийг олдъимаа гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл бурхан гим нүгэлд автаад өөрөөс нь холдоод явцсан Израилийг дуудахдаа над руу ирээд яриа.
Би үгийг чинь сонсё гэсэн ба. Үгийг чинь сонсё. Өөрөөр хэлбэл бид нар бүгдээрээ бурхан руу эргэх тухай ярьдаг тийм ээ. Бурхан минь бис төөрж явлаа. Одоо би тань руугаа эргэж гэнэ гэдэг. Харин бид нар түүн рүү яг яаж ярих вэ гэдэг чинь тэр биднийг зүгээр нэг ингэж эргэхийг хүлээгээд байгаа юм биш. Одоо чи яг одоо надтай юу гэж ярмаар байна? Одоо юу ярих вэ хоёулаа? За чи төөрж яваад ирлээ. Одоо юу ярих вэ? Одоо би чиний үгийг сонсомоор байна. Тийм учраас өнөөдөр бид нар тэр бурхан юу хийхээ мэддэгт эргэлзэх юм алга. Харин одоо би ядаж юу хэлэхээ мэддэг баймаар ах юм. Юу ярих вэ би? Юу хэлэх вэ? Эхнэртэй би юу гэж хэлэх вэ? Нөхөртөө би юу гэж хэлэх вэ? Энэ гэр бүлийн асуудлаа би яг юу гэж тодорхойлж би юу гэж ярих вэ? Бид нар ингээд түүний энэ үгээр нь амьдрдаг, үгэн дотор нь амьдрдаг хүмүүс ээжж хэлэх үггүй байж болохгүй болчиход байна л та үнэхээр. Итгэхгүй би энэ талаар үнэхээр хэлэх юм алгаа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ бидний бүр одоо алдартай маск юм уу хаяаш одоо. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Нөхөртөө юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Эхнэрийгээ би яахаа мэдэхгүй байна. Гэхдээ хэн мэдхий. Одоо өвдөлж унтж байгаа хүн л мэдэн штэ. Зүгээр энэ надад маш хүчтэй бас тийм бодол өгсөн. Ер нь бол л штэ манайхаа. Яг намайг дуурайх ерөөс албагүй. Яагаад гэвэл та нар бүгд хой хүмүүс. Гэхдээ би өөрийнхөө сүнслэг өсөлтөнд үнэхээр анхаардаг. Миний сүнслэг өсөлтийн нэг хамгийн чухал зүйл бол би ухаантай хүмүүсийг сонсох дуртай. Би энийг одоо бүр өдрөөс өдөрт аягүй их ойлгодог болсон. Ухаантай гэдэг нь итгэдэггүй философчдыг яриаггүй шүү би. Бүр бурхан дотор алхаанд батчихсан. Бүр үнэхээр ястай л ярьж байхад бүр үнэхээр бурхан над руу бас давхар ярьж идэг. Би тийм хүмүүсийг сонсох дуртай. Олон байдгүй. 3 хуруунд ч багтдаггүй миний. Гэхдээ би өдөр болгон яаж иж байгаа тэр хүмүүсээс ухаан сонсохыг хүсдэг. Энэ миний сүнслэг өсөлтөнд маш хүчтэй шим тэжээл болж өгдөг. Одоо бид нар хэлдэг ш байгалийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг тийм. Нэмэлт бүтээгдэхүүн бид нар иддэг шүү дээ тийм. Миний бас нэг хийдэг зүйл болохоор би ухаантай хүмүүстэй ярилцах дуртай, ярих дуртай. Сонсохоос гадна. Миний үнэхээр итгэдэг. Миний үнэхээр яриад тэднийг сонсож байхад бүр дотор цэлэмжээдэг тэр хүмүүстэй би ярилцах дуртай. Айл болох ойрхон. Энэ миний сүнслэг өсөлтийг зүгээр л пуужиндаж өгч байдаг. Пуужиндаж өгч байдаг. Миний буруу бодоод байгаа бодлуудыг мань цэгцэлж өгч ийм юм биш үү? Энэ миний сүнслэг өсөлтөнд маш хүчтэй нөлөөлдөг. Би бүр ийм сонголтуудаа маш одоо нямбай хийдэг. Хийхийг ч хичээж байна одоо. Одоо сая бид нэг буулган дээр орохыг ярьлаа шүү дээ. Би ийм ижил асалтгүй хүнтэй нэг буулган дээр явж чадахгүй би үнэхээр. Тэр хүн маань асаад идэг, би гөлийгöd идэг. Тэгэхээр энэ буулга чинь тэнцвэргүй байна. Энэ эсвэл миний хүзүүг хугална, эсвэл тэр хүний хүзүүг хугална. Бид нар ерөөс нэг ойлголтын дотор байж чадахгүй бол бид нар нэг буулганд ор байлаа гэж ярьж чадахгүй. Бидний ертөнцийг үзэх үзэл нэг байхгүй бол нэг буулганд ор байж чадахгүй. Тэм учраас сүнслэг өсөлтөнд маань энэ үнэхээр маш их нэмэлт тэжээл болж орж ирдэг. Мэдээж хамгийн түрүүнд би өг рүү ордог. Энэ миний үнэхээр одоо ч би энэ дадал зуршлаа хангалттай гэж үзэхгүй байна. Бүр энээс гүн хөгжөөсэй гэж би хүсдэг. Одоо энэ бүр анхдагч миний одоо их сурвалж. Тэгэхээр өдөр болгон бид нар урд нь хог навшиг татан хийдэг байсан. Бид нар залхуурдгүй байсан гин нүгэл үлдэж явахдаа. Харин өдөр болгон яг одоо яавал би сүнсээр хөгжихэд өөртөө хариуцлагатай байх ёстой юм. Яавал би өдөр болгон ширээнд сууж явах ёстой юм. Бид нар хоол идэхийн тулд өдөр болгон ширээ ашигладаг. Тэгэхээр энэ одоо 3 хүчин зүйл боллоо шүү дээ. 4 дахь хүчин зүйл бол мэдээж сүнслэг магтаал хүндэтгэл түүнд мөргөн гэж яг юу юм бэ? Энийг би хинч харахгүй газарт хийхгүй бол энэ дээрээ би юу хийх юм? Би энд хийдэг юм маань тэнд хийдэг л учраас би энд хийдэг. Ерөөсөө хоёр өөр юм байхгүй.
Би тэнд зүгээр л хээр талаар бүжиглэл дуулаад өөрөө дуу зохиогоол гүйж авдаг. Тэр л охин энд ирээд эцгийгээ магтдаг. Эзнийгээ магтдаг. Намайг хайрлаад миний төлөө амиа өгсөн. Огт зохисгүй. Бид нар ямар зохисгүй вэ нэрээ? Ямар зохисгүй вэ бид нар? Биднээс гайхуулах юм юу ч байхгүй нэр юм. Нэрээ шүү та нараа. Үнэхээр байхгүй. Тэр яагаад тэгээ зохистой болгосон юм мэдгүй. Яагаад энэ зогсоосон би мэдэхгүй. Зогсож чадаагаа нь өөрөө гайх юм шиг. Зогсож чадаагаа нь өөрөө нэгүсэл. Тийм учраас бид нар түүнээс имээхгүй амьдрна гэдэг бол бид нар үнэхээр хол явахгүй. Бид нар тэр Вашти хатан шиг болоод дуусна. Түүнийг хайрлах нь чангалтай биш вэ? Надад бол тийг санагдаж байна. Би танд хайртай. Тэгээд би түүний жигшил. Тэгэхээр Бурханаас имэнэ гэдэг чинь түүний оршихугаас би авагдах вэ? Тэр надаас нүүр буруулчих вэ? Би түүний зөв хүргээд байгаа юм хийчих вэ? Би түүний жигшдэг юм хийчих вэ? Түүнээс нэмэх. Давид хэлсэн би зөвхөн таны ус. Би ч хүмүүсийн эсрэг юм хийсэн гэж би ч таны өмнө бүр ичгүүргүй загинсан байх шүү дээ. Бүр энэ ч нөгөө алдаа малтаага ухамсарлаж байгаа хүний ухамсараас ч гүн юм. Ясмын ярьж байна гэж байна шүү дээ бүр. Би хүсэж байна нэрээ. Та нэрээ бүр үнэхээр энийг бүр бодтойгоор мэдрүүлж өгөөч. Нэрээ би таны өмнө даруухан амьдрмаар байна. Би айдасгүй амьдрмаар байна. Би өөрийгөө буруутгалгүй амьдрахыг хүсэж байна. Зүг байхыг хүсэж байна. Би таны жигслийг хүргэмээргүй байна. За тэгээ Ром руу очие. Ром та авралаа ойлгохгүй байгаа бол Ромыг уншаарай гэж би дахиад хэлье. За бид нар аврагдлаа. Аврагдахдаа яаж аврагдсан бэ гэхээр би танд хэлээд дээ шүү дээ. Нэгүслэр би итгэсэн. Христэд үхэл ба дахин амьлтанд нь итгэсэн. Тэгээд би Бурхантай эвлэрсэн. Ингээд Бурхан миний амьдралд чи бол одоо миний зөвхөн учраас би бүх зүйлийг чинь зөв болгоно. Тэгээ энэ зөвхт байдал чинь халдвар төвчин цаашаага гүн тэрнээс харьцуулах юм биш. Маш гүн гүнзгий нөлөөтэйгээр хүмүүсийн амьдрал руу орж эхэлдэг. Хүмүүс одоо л жинхэнэ зөвхт хүн яаж зөв амьдрдгийг бидний амьдралаас харах боломжтой болж байгаа байхгүй юу? Хүн төрлөختөн ингээд үзүүлэх юм, хүн төрлөختөнд үзүүлэх юм гарч ирж шээ. Та бидний амьдрал. Та бидний амьдрал яг юу үзүүлж байгаа болоо гэдэг чинь айгүй сонирн байна. Тамина. Миний амьдрал юу үзүүлээд байна? Энэнтэй бид нар анхаарах хэрэгтэй байхгүй юу? Цааш нь ингэж байгаа. Одоо яг сая миний яриадсэн зүйл. Мөн дотор нь зогсдог энэхүү нэгүсэл рүү бид түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурхны алдрын найдварт баярладаг. Дараагийн алхам гарч ирж байна. Бид нар аврагдлаа. Тийм үү? Бид нар аврагдлаа. Христэд итгэлээ, зөвхт гэж дуудаглаа. Одоо бидний амьдралыг тэр чигтэн зөв болгоод намайг өөрийг маань зөвхт гэж дуудсан дуудлагт нь тохирхуйц нэгэн болгож өөрчлөхийн тулд ариун сүнс миний дотор орж ирлээ. Одоо яах вэ гэхээр би хэлж байгаа шүү дээ. Ингээд дуусаагүй шүү. Одоо бид нар түүний нэгүсэл дотор амьдрах болсон. Англи Библиэлд бүр ингэж байдаг. Та нар түүний тасралтгүй цутгах нэгүсэл доорн зогсдог юм а гэж. Нэгүсэл доорн. Нэгүсэл доорн. Одоо тэр цутгалан доорн. Одоо тэр Ниагарын хүрхрээ чи одоо би энэ даригийн явуулсан бичлэгийг харсан чи бүр амар юм байли. Тэр дор хүн амьдгүй ер нь тэсэж зогсох уу? Тэр чинь бүр амар хол байхад хүртэл ингээд бүр тэр чинь бүр ингээд усны гадуур юм уснаас хамгаалсан хувц хүмүүс явд юм байлээ шүү дээ. Тэр үгээр чи би очиж үзээгүй л те. Тэрнээс цаашгаа заяа. Тэм учраас бидний Бурхантай алхаа гэдэг энд нэг амьдрал байна. Өө жигтэйхэн гоё. Бурхастай ингэн тэгнгээд би ч ястай энэ ч хөөрөлстэй яа тэрж рүү ч очиад би ч ястай мөгчөнд ч очиод галт тэргний чимээ хамаагүй байсан Бурхантайгаа алхах нь малхан гэсэн. Тэнд Бурхантайгаа алхаж байгаагаа амар мэдрээд байсан. Тэгэл тэр өдөр дууслаа. Тэгэл балаараад бороо ороод тэгэл нөгөө шавар шалбагтай зам ихлээл за ястай гоё юм сонсон ш. Энэ дотор л амьдрах хэвээр. Яагаад гэвэл бид нар энэ газарт боддогоор амьдраад байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрыг яаж бид нар
энд нь автаад энд өгчихгүй хүн шиг, энд автаад эндээс тасарчихгүй хүн шиг амьдрах ёстой. Бид нар яг тэр нэгүслийн цотголдоор зогсож байгаа гэдэгтээ итгэх ёстой. Түрүүн туяа хэллээ ш. Бид нар авах гэдэг юм ш. Бидэрт өгцөн байна цаан чинь. Тэр нэгүслийн цутгал нь надад хэрэгтэй бүхнийг цутгаж идэг. Харин би ганцхан доошоо хараад ерөөсөө тэр дээрээс цутгаад байгаа юмыг харахгүй байгаа байхгүй. Тийм цутгал, бурхан тийм ухаантай, бурхан тийм гайхалтай. Бүр одоо энэ аврагдсан ч гэсэн бас дэмэрээд яваад өгөх бүрэн боломжтой тэр мэднэ. Ариун сүнсээ өглөө. Бидний дотор ариун сүнс амьдарж байгаа гэж яриалгаа мөртлөө бид нар ариун сүнсгүй юм шиг амьдраад байгаа байхгүй юу? Харин биднэрт нэгүслийн цутгалан дээрээс маань тасралтгүй асгарч байна. Өөрөөр хэлбэл бид нар юугаарч дутхгүй гэсэн үг. Үгээр дутхгүй, ойлголтоор дутхгүй, арга ухаанаар дутхгүй, бурхнаас имэх ерөөсө дутагдахгүй. Юу л хэрэгтэй вэ? Өөрчлөлтөөр дутхгүй. Өөрөөр хэлбэл Христ биднийг арих гэж авардаг авралаар авраагүй. Гэхдээ бүр зүгээр аварсан шиг авардаг авралаар зүгээр аварсан шиг авраад тавьчихсан. Тэр цутгалан дор би зогсож байгаа юм чинь би одоо зүгээр л тэр нэгүслийг одоо эндээсээ гаргамаар байна. Бид нар ингэдэж штэ. Гэхдээ ингээд одоо за ингээ одоо сувтаа гэдэг юм бэ. Одоо ингээ за бүтээсээ өдөр одоо би чи гарах хэвээр. Яна надад хэлэх үггүй байна. Хэлэх үггүй байх боломжгүй. Би тэр цутгалан дор зогсож байгаа учраас шалб норцсон байгаа шүү дээ би. Хэлэх үггүй байна гэдэг чинь бүр их сонин үг болчиход байгаа байхгүй тэгэхээр байж л таараа. Би хүнтэй ярилцахад үг байж л таараа. За намайг нэг бодол бас гайхшруулсан тэр юу байсан бэ гэхээр Христ дэжтэй энэ газар дэлхий дээр амьдарч явах та. За 30 нас хүртлээр тэр амьдарсан. Гэтэ 30 хүртлээр тэр чи хаа нэгтээ нуугдаагүй ш. Тэр яг хүмүүсийн дунд амьдарсан. Тэр гэр бүлтэй аав ээжнээс аав насаарсан тэр хүн аавгүй болоод үнчрэхийг мэднэ. Тэр доор одоо хүмүүсийн хэлж байгаагаар бол тэ 4 эрэгтэй дүү 2 эмэгтэй дүүтэй байсан гэж үздэг. 7 хүүхэдтэй айл байсан баха гэж. Тэгэхээр доор хаяж 6 дүү байна. Тэгэхээр тэр олон дүүнэрийнхээ төлөө тэр 30 нас хүртлээр эрэгтэй хүн юу ийсэх хийх юм бэ тийм ээ? Аавын хооронд аав болоод одоо манай ертөнцийн хэлээр бол тэгэл явсан байгаа байхгүй юу? Тэр хоорондоо Есүс Христ 9 шидийн хүнтэй таарч ирсэн. Ингээд үйлчлэлтэй гарсан. Намайг гайхшруулсан бодол нь юу вэ гэхээр тэр үйлчлэлтэй гарахад жинхэнэ утгаараа юмс өрнсөн. Тэр бүр бүх юмны бай болсон. Тэр үйлчлээ хийгээ явж байхад зүрх энчэн ч муулаад энчэн ч одоо атаархаад тэнчэн ч илдэв исэрээрээ тэнчэн ч гүжирдэл энчэн ч залмих зохиогол энчэн ч алчи барьчи гэхгүй ерөөсө тэгэл энчээж хүн идэгрээл тэнчээж хүн чөлөөлөгдөл ерөөсө Христ биш дээ энэ ертөнцид та бидэрийн амьдралдаа туулах бүх төрлийн хүмүүстэй тэр уулзлаа 3 жил хагасын дотор. Тэгээ намайг гайхшруулаад байгаа бодол юу вэ гэхээр энэ нь Христийг ерөөсө заалмай дээр цовдлогдоход садаа болоогүй байхгүй. Энэ л намайг амар гайхшруулаад байгаа. Би уул амар гайхшрах эсгүй. Яа тэгвэл надад тэр нэгүсэл байгаа. Гэтэл бид нар нэг хүнийг уучлах гэж үүлээ үзэж үсэн зулгааж идэх шүү. Одоо үсүүлдэх юм байлаа. Яа хийсэн юм бодохоор гайс. ертөнцийн тэр гавганд ингэж хэлэх тоолондоо би Есүсээ таны хийсэн ажил юу н хангалттай юм шиг санагдаж өгөхгүй л вэ шүү гэж ярьж байгаатай адилхан байгаад байгаа байхгүй юу? Энэ намайг үнэхээр айлгаж байна. Би хог хаях дуртай. Би хүүхдүүдэндээ ирэхээр чинь тэгээ ядаж би үрээд ирэхээр манай хүүхдүүдийн гэрт чинь хог зүгээр араараас ундраад идэж шүү. Боогоол тавиал. Тэгээ тэрийг би өөрөө гаргаж хайдаг. Би дуртай. Яагаад гэвэл тэр хогийг аваач хогийн савнд хаяад эргээ явж явах та гэртээ орж ирж явах та бүр нэг том юмнаас салцсан юм шиг үргэлж санагддаг надад. Хог бол хог л гэдэг байхгүй юу? Тэгээ тэр хогийг овоолоод байх нь ерөөсө хэрэггүй. Ерөөсө олигтой юм юуж гарч ирэхгүй тэр. Аваач хайчхад та ямар гоё хөнгөрдөг гэж ороод ирэхэд нөгөө хог байсан газар чи цэвэрхэн. Түүнчлэн бид нар тэр нэгүсэл дотор нь сутгагдаж амьдрдаг гэдэгтээ одоо итгэе. Бидэнд чадахгүй, боломжгүй
Юу ч алах. Хангалттайгаа сангалттай. Арай ядан ч хүрх юм биш. Би энэ тухай бодоод гівтээгүй би сууж яасан чинь. Надад бүр үнэхээр асуудлууд аюу жижиг санагдсан. Гэхдээ би ер нь ингэж удаан хугацаагаар ямарваа нэгэн шаналлд автах ямар ч хэрэггүй. Энд чинь ерөөсөө олигтой биш. Энд чинь ерөөсөө олигтой эрүүл мэнд ч биш. Энд чинь бүр асар асуудалтай сонготой юм. Тэгээ би бурхнаас гуйгаал аава та энийг л янзлаад юугаа янзлуулах гэсэн. Бүх юм загалмай дээр янзлагчаад байна. Бүх юм янзлагч одоо яг юу хүсээд байгаа юм? Нэг үслийн бороо биш бүр хүрхрээнд ор зогсож байна. Өөр юу эрэхтэй? Ариун сүнс дотор ч амьдарч байна. Өөр яалах гээд байгаа юм? Юу тийм хэцүү юм? Нөгөө л махан би новш. Хог. Гэхдээ савда. Тэгтэл чи бас тэрийг мартаж болохгүй мал. Новш, хог. Өмхий, заваан. Би зүгээр хайж энэ төхөө новш. Бид нар өштэй урагшлахад юу ч биднийг зогсоож чадахгүй. Тийм хүчтэй хүрхрээнд ор та бүдээр зогсож байна. Энд нэгүсэл дотор гэсэн маа. Бүр хүрхрээ гэдэг үг нь одоо амар таалагдж байгаа. Би тэ бүр өөртөө бичсэн. Үгүй сувда чи хүрхрээнд ор зогсоод нэвт шовт норвол нор эсвэл зүгээр зайл. Би ч өөртөө гатуу юм л да. Зүгээр зайл. Бити олон юм яриад дээ зүгээр. Тэг бүгдийг хийсэн. Өөр юу хүсэвч. Өөр яалах гээд байгаа юм чи. Юу байвал чамд илүү хангалттай. Хүүгээ өглөө. Хүү нэрээд үхлээ. Яагаад? Яатсан гэж. Ямар гавья байгуулсан байсан тэр үед бид нар. Ром ном дээр одоо яг залгуулаа хэлж байгаа. Хүү эрэхтэй Монгол Библийг харъя л да. Энд чинь 5 дугаар бүлэг дээр. Зөвхт хүний төлөө хин нэгэн хүн баг өхгүй. Яагаад гэвэл угаасаа зөвхт юм чи. Хэрэг хүн төрлөختөн зөвхтэйсэн бол Христ ирэхгүй шүү дээ. Харин сайн хүний төлөө сайн хүний төлөө би энэ сайн хүн амьдраасаа гэж хүсэж байна гэд өгөхээр зүрхэлж магадгүй. Харин бурхан бол тэхгүй. Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө өгсөн юм аа. Англи Библиэлд бүр ингэж байгаа. Есүс Христ биднийг бэлэн болсон эсхээс үл хамааран ирсэн юм аа гэж. Тэгэхээр бэлэн байна гэдэг чинь надаас хамаараагүй байхгүй юу? За одоо яг та үхдэг дээр л би ирчээд байна да гэж хүн төрлөختөн мэдээчгүй. Нөгөө л бурханлаг биш амьдралаараа амьдраад бурхныг хараагаал хуулийг дагж исэн ч яг адилхан хуулийг мэддэггүй ч яг адилхан ингээл явчихсан. Харин Христ өөрийнхөө цагт бурхны тогтоосон цагт ирсэн болохоос ш бид нар нэг жоохон сайжирсан чи ирсэн юм биш. Тэр бүр хамгийн адагт байхдаа ирсэн. Тэгээд тэр өөрийгөө өгсөн байгаа байхгүй. Хиний төлөө? Хинт ч хэрэггүй эрэмдэг зэрэмдэг болсон гин нүглийн боолч давцсан тэр л хүн төрлөختнийхээ төлөө. Энэ хайрыг ойлгох уу бид нар? Энэ хайрыг ойлгоход хэцүү. Гэхдээ бид нар хүлээж авч болж чадна. Цутгачж байгаа. Би Ром ном хэлэхдээ ариун сүнсээр хайр зүрхэнд чинь цутгаж байгаа юм аа гэсэн. Тийм л учраас ариун сүнс бидний дотор амьдарч байгаа гэдэг ариун сүнс бидний дотор амьдардаг хинбэ би одоо. Би үнэхээр нэрээ өнгөрсөн 7 хоног л надад нэрээ үнэхээр одоо энэ утгаараа их хүнд байлаа. Энэ утгаараа их хүнд байлаа. Бүр үнэхээр нэг талаасаа те би нэрээ үнэхээр зохисгүй байхад та энэ бүхнийг хийсэн юм аа. Гэтэл би ямар тэнэг юм бэ? Би ямар бардан байж чаддгийг, би ямар хөгийн юм бэ би нэрээ. Тэгээд та бүр гарцаагүй миний дотор ариун сүнсийг илгээхгүй бол эн чинь бүр огтоосоо боломжгүй байна. Огт боломжгүй. Дээрээс нь тэр хүрхрээн дээр зогсохгүй бол ариун сүнс юу үйлдвэрлэх юм миний дотор? Юу ч үйлдвэрлэхгүй шүү дээ. Юу ч гаргаж ирж чадахгүй шүү. Тийм учраас бид нар түүнийг магтан хүндлээ зогсож байгаа бол хөгжимчдийн, дуучдын, бидний төрлөх авьяас чадварын сайных огтоосоо биш юм аа. Манайхан. Энэ зүгээр л зүрхээ те би одоо нэг Христ ярьдэн штэ нэг 2 хүн сүмд ороод залбирчээ. Нэг нь фарисей хүн байлаа. Оо аава та хараач.
Намаа хараач би энтэй адилхан биш шүү дээ. Би 11 мега өгдөө шүү дээ. Би бүр фарисеучуд 7 хоногт нэг удаа заавал мацаг барина. Нэгээс 2 удаа. За зарим нь бол мэдэхгүй хийчнэж мацаг барьдаг бүүм бид. Аава. Би нэрээ үнэхээр надад ичиж айх ч юм алга. Үнэхээр гоё байна. Сайхан байна аава. Гэтэл энийг хардаа эний байж байгаа царайг. Харин нөгөө хүн нь Тэнгэрлүүж харж чадахгүй цээжээ дилдээд та намайг уучлаач гэсэн. Аль алинд нь бурхны оршихуй зогсох агуу нэгүсэл байсан. Нэг нь нэгүслээ ойлгоогүй өөрөө зогсож ийн гэж бодсон. Нөгөөх нь би зогсохгүй ч гэсэн та нэгүслээрээ намайг өөрийнхөө өмнө авчирчээ. Энэ миний сайнаас байгаагүй юм шүү гэдгийг гүн ойлгосон нэг залбирал байсан. Яриа байсан гэх юм уу тааш. Тэгэхээр яг миний өнгөрсөн 7 хоногийн миний хувьд бол нэг тиймэрхүү 7 хоног болж өнгөрсөн. Би тэг үнэхээр түүний үгнээс зуурхыг үнэхээр одоо хичээлээ, зүтгэлээ, бүр бодохыг хичээлээ. Ингээд Ром номон дээр цаашгаа харъя. Одоохон энэ удаа дуусахгүй байна л да. Цааш нь биш үү? Бид нар түүний нэгүүлсийн цутгалан дор зогсохгүй. Зөвхөн юм сайхан байхад баярлаа гэж хашгирах биш. Бүр зовлонтой үедээ ч гэсэн түүнд алдар магтаалыг өгөх чадвартай болж эхэлдэг бид нар. Өөр яагаад? Сая яг туяа ярьсан. Би давтаад яриа. Яа тэгвэл зовлон зүдгүүр асуудал энд би юу гэж хэлсэн байлаа? Асуудал, зовлон, хүнд бэрхшээл, дааж давшгүй ийм дарамт биднэрт байдаг нь туйлын сайн юм. Яа тэгвэл энэ бүхнээс бид нар юр бусын дэвчээр суралцдаг. Дэвчээр гэдэг бол биш үү манайхаа. Дэвчээр гэдэг бол зүгээр нэг дэвчгийг хэлэхгүй. Шүдээ зугаад. Энэ биш үү? Баяртайгаар. Бүр өшөө дэвчсэн ч чадна гэсэн илүү хүлээцтэйгээр. Юм үргэлжлээдсэн ч хамаагүй би дэвчин. Дэвчээр гэдэг чинь ганцхан дэвчих тухай биш. Дэвчээр тэсвэр хатуужил олон хоног сарын туршид нэг асуудлыг даван туулах чадамж. Энийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмн дундуур явж иж бид нар эдгээрийг одоо ийм зан чанартай болд юм байна. Ийм зан чанартай болд. Өөрөөсөө суугддаггүй. Эндээс би үүдээд юу гэсэн бэ гэхээр тэгэхээр зовлонтойдоо баярлахгүй яах юм. Хэрэг би ийм юм үзег бол суугдахгүй нэ штэ. Гэхдээ нэрээ суугдахгүй шүү манайхаа. Зүгээр гуугаа суугчдаг гэж бодож гэнэ үү. За ёстой урмыча хуглая. Ёстой гонжинжоо гэдэг шиг юм болно шүү. Оо аава. Та намайг амар дэвчээртэй олгож өгөөч гингүүд бурхан. Тгий маа. Гэлийн пижак шиг өмсөхгүй. Бурхан болж байна. Би үнийг үндчээ ажиллаж байгаа. Би дотор хүний чинь бүр үнэхээр жимбийлгэн заяа. Тэгэхээр чи минь жоохон удаан нэг юмны дундуур туулна шүү. Давай. Тгий туулъя. Би анх удаа аава би юм туусандаа үнэхээр баяртай. Ингэхгүйгээр хизээч Христ бүрлдэхгүй. Хизээч бүрлдэхгүй. Христэд энэ бүр бүрлдсэн байсан баахгүй. Тийм л учраас тэр загал маань зовлон зүгээр туулсан. Тэр хүмүүсийн уралдыг туулсан. Тэр хүмүүсийн өөрийг нь буруу ойлгож байгааг туулсан. Буруу ойлгож байгааг туулсан. Санаатайгаар буруу ойлгож байгааг туулсан. Гүжирдэлгэнч туулсан. Хорт хуйлдаан болгоныг нь тэр туулсан бөгөөд хуйлцсан, гүжирдсэн, урвсан юутай хийдэн тэр загалмай дээр уучлсан байт. Та нар зөв бодоод үз. Хараа бид нар одоо зүгээр өөрөөрөө төсөөлье. Тим хүмүүсийн дунд 3 жил хагас амьдрий. Тэгвэл бид нар юу гэж ярих байсан бол ёо зүгээр мужаана игээ явж ирсэн бол амар ахгүй зүгээр ёо лай юмас ийм юмд ороод ирчихгүй энэ фарисеучуд ямар хогийн амьтад энэ садукачууд нь бас юу ч хэлээд ёо новш Петр гэж ясна эргүүнд гардаг байд нэг ширхэг байна. За юу дааш чамааг би яах вэ хэвээр би чиний төлөө өхөн гэхээс бүр өөрөө өхмөр санагдаад бай. Нөөтгтэйгээ бүр 3 жил хагас хоолоо угаа ицсэн bijдэг. Бүр мөнгөө даатгаад өгсөн бичдэг. Библиэр тэгж үйд юм билээ шүү дээ. Тэр урагчд бүр итгэсэн байдгаа гэж. Би Христийг юудад итгэдэг гэж би ерөөс бодог байхгүй. Байд юм билээ Библиэр. Тэр итгэжсэн баах. Тэгэхээр итгэлийг нь хүн эвдэн гэж юу болохыг тэр бас мэднэ.
Тэгтэл тэр энэ минь хамаагүй. Тэр бүр тэрнээс давж исэн. Яагаад гэж зовлонгоор дамжуулаад тэр дуулууртай байдал суралцж исэн бөгөөд тэсвэр хатуужил юмыг удаан даван туулах чадвар нөгөө нэгүслийн хүрхрээ. Дорн уучлаа явах. Би бүр шийдсэн. Би шийдснээ та нарт хэлмээр байна. Та нар тэгээ намайг бас айгүй тийм чекэлж байгаарай. Би одоо ерөөсөө өөрийнхөө дотор ямар ч юм удаан байхгүй. Энэ яста зүг биш юм бэл. Нэгүслийн хүрхрээнд дор зогсч л байгаа бол энэ зүг биш. Гүйцээ. Одоо би зүгээр тэр одоо энэ нэгүслийг ажилуулмаар шүү дээ. Ажиллах гэдэг шүү дээ энэ ч. Ээл би урдуур нь ороод 7 ам донгосоол ингээл дэмэрээ яваад иддэг. Тэгэхээр зовлонтойдоо баярлаа гэж. Энд чинь намайг бүр бүхлээр нь тэр чигээр нь өөр зан чанартай шинэ хүн болгоод төлөвшсөн нэгэн гараад ирж байгаа байхгүй. Өөр юу ч биднийг юм болохгүй. Юу ч хангалуун амьдрал юм болохгүй. Хагас дутуу амьдрал ч юм болохгүй. Өөрийнхөө өдөр тутмынхаа хэрэгцээний янзлаад ингээд бас хөөрхөн юмны учрыг жижигэн аятайхан олоо аятайхан менежлээ явсан ч болдгийг биш. Энд чинь дарамт, зовлон, маш том асуудлууд, хүндрэлүүд, бэрхшээл тулчээж заавал энэ дундуур гардаг. Гэхдээ хамгийн гол нь тэр донд бидний эзэн Есүс Христ бидэнтэй хамт байдаг. Нэгүслийн хүрхрээнд дор би зогсож байгаа. Тэр намайг хүрхрээнээс бити аваад хайчаасаа. Энэ л миний айдас, энэ л миний эмээлт. Харин Бурхан миний чадахгүй байгаа бүх зүйлийг хийн. Тийм учраас бидэнд би юр бусын одоо урам орсон л доо. Ер нь л шүү дээ одоо ингээ Библийг уншиж хахад их сонин шүү дээ. Бүр энэ дотроос ингээл бүр нэг юмс ориглол идэж ингээл итгэл ингээл бүр улам ориглол бүр ингээл урам зориг асаал одоо тий баяр хөөр гэдэг чинь зүгээр ингээл ориглол ингээл бид нар ч зүгээр нэг хүн харах юм бол ой нэмэгтэй ном уншиж байна л гэж хэлмээр гэтэл энэ чинь бүр ингээ бүр юмс ингээ хөдөлгөөнд ороод ингэж байдаг. Тийм л учраас бид нар энийг номонд одоо тий янз бүрийн өнгөтэй хавтастай энэ номонд ингэж өгтлээ дурлаад байгаа байхгүй юу? Бид нарт штэ би бүр танд хэлье. Би өөртөө ч хэлсэн. Бид нарт арга тасралт цөхрөл гэж байхгүй. Тэр чинь хуучин амьдралд чинь Христтэй хамт цовдлогдсон юм байлээ. Цөхрөл гэж байхгүй. Биднэрт найдвар байдаг. Бид нар штэ биднэрт тулгарч байгаа бүх асуудал бидэнд зүгээр л тус болдог. Зүгээр л тусалдаг. Ямар ч асуудал байсан хэрэг бид нарыг ингэж харах юм бол бүгд туслана бидэнд. Тэгээ бид нар юмсыг даван туулдаг тэр юр бусын тэр зүйл рүү орж эхэлдэг бөгөөд булангууд эвлэлт нь нийлж эхэлнэ. Бурханаас эмээх нь бидэнд бүр бүх юм руу орох хаалга нь болж байгаа. Бид нар Бурханаас имэж эхэлх. Би цөмөр бодъё. Би ер нь Бурханаас имэж байсан уу? Би ер нь одоо тэр намайг өөрийнхөө оршихугаас бүр мэсэн зайлуулдаг байж болох уу? Би Еврейг уншия. Тэгээд дуусгая хэдүүл. Еврей номын 6 дугаар бүлэг. Еврей номын 6 дугаар бүлэг. Учир нь нэгэнтээ гэгэрүүлэгдсэн бөгөөд Тэнгэрлэг бэлгийг амссан, ариун сүнсний хуваалцагч болсон. Бурхны сайн үгийг болон эрх үеийн хүчүүдийг амссан атлаа дараа нь завхаарсан хүмүүс дахин шинчлэгдэн гимших боломжгүй. Учир нь тэд өөрсдөө Бурхны хүүг дахиад цовдолж илэрхий гутамшиг болгодог ажээ. За энэ миний гол ишлэл 7-оос эхэлж байгаа шүү. Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэг, ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас өрөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамлууд болон халгаануудыг ургуулбал хэрэггүй болж хараалт ойртон шатаагдаж төгсдөг юм а. Бид нар ийм төгсгөлийг бол хүсэхгүй байна. Хамгийн сонирхолтой нь штэ бороо ороход энэ хоёр хөрс хоёулаа юм ургуулад байгаа байхгүй юу? Нэг нь болохоор шин тижээлтэй ургацыг өгч байна. Өөрсдийг нь эдэлдэг хүмүүс өөрийнхөө төлөө биш штэ. Хүмүүст зориулж хоол ундыг ургуулж байна. Харин нөгөөдг нь болохоор бас юм ургахгүй байнгүй л үгүй. Гэхдээ хоол тижээл бол биш. Хортой ургамал шарилж одоо халгай тийм юм ургуулна. Тийм учраас Бурхан тийм газрыг байлгахгүй шатаана. Тэгэхээр
бид нар даруй бай. Үнэхээр түүний оршихуй зогсож байгаа нь миний лагаас ерөөсөө биш. Баштын хатан шиг бид нар байж болохгүй. Тэр хатан ёстой болохгүй юмараа тоглосон учраас бүр ёстой шоконд орсон байгаа. Тэр хизээч хааны өмнө ирэх ёсгүй болсон. Тэр яадаг гэж хатан байсан эмэгтэй хүн насан туршдаа ганцаараа л амьдрын шүү. Хаантай ирэн болж исэн хүнтэй дахиж хинч суухгүй, хинч ойртохгүй. Үр хүүхэд гарахгүй тэрнээс. Яг нөгөө Михал шиг Давидын хатан байж Давидыг шоосон шиг. Тэр эмэгтэй ч гэсэн яг адилхан. Давид өөрийг нь гуйж байгаа давцарсан. Тэгэл тэр эмэгтэй бардцсан. Энэ надгүйгээр байж чадахгүй юм байна. Гэтэл тэр эмэгтэй яг энэ хатан шиг дууссан байхгүй юу? Нөхөр гэхдээ бас хаан. Бидний бурхан миний аав гэхдээ тэр хаан. Миний эзэн бол миний эзэн гэхдээ тэр хаан. Тэр миний төлөө амиа өгч боолын дүрийг өмсөн гэхдээ тэр хаан. Тэр Юдагийн арслан. Бид нар энийг үл тоож болохгүй. Бид нар эрхийн балаа өвчин туссан хүүхдүүд гүйлтэдэж болохгүй. Хайртаа танд үнэхээр талархаж байна. Танаас имэх гэдэг энэ үнний хэмжигдэхүүн, энэ хэмжүүр үнэхээр бидний дотоодын дотроос нь эхлээд бүр үнэхээр гүн гүнзгий эзлээсэ. Танаас имээдэг хүмүүс зүгээр л үнэхээр юмс нэгдэн. Эзнээс имэх нь бүх зүйлсийн их ундраг гэсэн. Үнэхээр эзнээс имээдэг хүнд та өөрийгөө илчилнэ. Бидэнд хэрэгтэй бүхнийг та аль хэзээний өгсөн тэр бүхэн бидний өмнө нээгдэж эхэлнэ. Есүс Христ танд талархаж байна. Таны төлөөс нь талархаж байна. Танда баярлалаа. Бидний амьд жишээ, бодит жишээ, бидний дагах үлгэр дуурал, бидний алхаж яваа зам, бидний дагаж яваа эзэн, бидний өөрөх ёстой загалмай. Үнэхээр танда талархаж байна. Тэгээд би энэ бүх үгсийг эзэн Есүс Христийн эрхэм нандин нэр дээр ярьж байна. Амен. Амен.